За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай хүүхэд боловсролын хөгжлийн төвийн урилгыг одоо хүлээн аван хөрөлцөн ирж иргэний засгийн санхүүгийн салбарт нь одоо олон жил ажилласан Ахмад болон дунд үеийн төлөөллийн хүмүүс ирж ажлынхаа одоо тухайн үеийн нөхцөл байдал санхүүгийн иргэний засгтай холбоотой санхүүгийн үүсэл хөгжлийн талаар ярилцах гэж ирсэнд хувьсаа олон төвийнхээ өмнөөс талархаж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За та бүхэнд хүрэлцээсэнд их баярлалаа. Бүгдээр ингээд таньж байна. Бүгдээрээ сайхан харагцгааж байна. Ингээд та бүхний мэргэжил иргэний гарын тээврийн систем үүсч хөгжсөн ч гэдэг юм уу эсвэл альва нэгэн аж ахуйн нэгэн байгууллага альва нэгэн юм үүсгэж заавал хамгийн түрүүнд дагалж идэг юм бол одоо санхүүгийнх нь тийм ээ энэ тэрийг тэгээд одоо манайх одоо ингээд удахгүй нисгүүчэн үүсч хөгжсөний 100 жилийн удахгүй энэ одоо хэдхэн хоногийн дараа хэмжүүлэх гэж. Үүний дараа эх жил бол 2026 онд Мят компани үүсч хөгжсөний 70 жилийн болно. Энэ хугацаанд чинь нисгүүчэн анханасаа л одоо цэргийн батлан хамгаалахын яамны харийн дээнэ тэрийг тодорхой өөр удирдлагын системтэй өөр одоо байсан бол энд иргэний нисг рүү шилжээд ирэхээр агаарын харилцааны газар гээд иргэнлэг байдал руу юм уу эсвэл тэр хэмжээгээр бас бүгд зохион байгуулалтын өөрчлөлтөд бас та бүхний одоо гүйцэтгэх юм уу эсвэл мэдлэг гүйцэтгээд байдаг юм энэ төр юм хүмүүс бас л ингээл юм хувьсаал өөрчлөлтөд байгууллага дагаал өөрчлөлт. Ерөн зүгээр ном зохиол эртний юм уншиж явах чинь манайх ч одоо 2 хөрштэй. Гэхдээ бас та нар ч бас 2 хөрштэй юм байл ш. Хятад сампин, Орос сампин. Тийм ээ? Ингэчээд ингэ суугаад идэг. Тэгээ тэр энэ төр бол одоо нэгэн үеийн бодоход одоо ингэ та бүхнээс дээр байсан улсуудыг бодоход түүхийн улбаа юм. Тэгвэл одоо та бүхэн тэрнтэй харьцуулахад тэр бол тэгдэг байсан гинлээ гэдэг юм дурсамж байгаа болохоос одоо та бүхний хэрэгжилж байгаа юм дэлхийн нийтийн жишгт одоо энэ албан байгууллага иргэний гарын тээврийн системийг дүүцүүлээд тэр юмар мэдлээд өчнөө олон тооны одоо санхүү бүртгэл нэгтлэн бодох бүртгэл байдаг юм уу ямар нэгэн хэлбэрээр одоо тодорхой хэмжээний одоо дэлхийн түвшиндээ харилцах олон улсын байгууллагатай харилцдаг одоо харилцааны юм санхүүгийн юм одоо дүрм журмууд нь тэр бол асар их өөрчлөгдөд шал ондаанга болцсон байна тийм ээ. Тэгэхээр бид нар юу хүсэж байгаа юм гэхээр нэгдүгээр та бүхэнд хөрөлцөн ирсэнд нь баярлалаа ажлын өмнө хоёрдугаар нь та бүхэн энэ иргэний агарын тээврийн системд ингээд орж ирээд ажиллахдаа хэд онд хаанаас ирв тийм ээ танд анх ирэхэд ялангуяа мэрэгжлийн төвшөнд энэ албан байгууллага салбар албадын дарга нар ер нь тэр төгссөн сургуулийн чинь мэдлэг эренгүүт нь энэ остол дөрөх байж байгаа тэр бүртгэл юм юмтэй чинь дүүцчээв эхлээд их сонирн байв уу ямар байв багш нар гэдэг юм тийм ээ санхүүгийн хэлсэн миний л мэдхээр би бол танд мэрэгжлээс шал ондоо мэрэгжлийн хүн бүгдээрээ мэдж байгаа. Тэгтэл намайг эрэхтэл энэ юу халзангуй гэдсэн нисхийг энэ дотроо ингээд хийцэн тийм хүн байдаг энэ цүнхэн дотор нь юу ч байдаг үлээ тийм ээ хамаг нисгэл тэр чигээрэл Монгол улс тэр чигээрээ явж байгаа юм яриад тайлмайл ингээд чинь өөрөөс нь ганц сонссноо аваад юугээд эсвэл орхичих гэдэг энэ тэр гээл юм хүм тэгэхээр их л мэрэгжилдээ их өндөр төвшөнтэй юм хүмүүс тэгтэл та бүхэн тиймэрхүү л одоо төвшингийн одоо би төгсчрээ тамир багшин тэр Таштан багшин тэрийн гар дээр ирээл юм сурж яадаг шиг тэрнтэй адилхан бас нэг салбар албадын дарга нар одоо он удаанжид ажилласан одоо нэр хүнд бүхэн улсуудын гартал орж исэн баг. Тэгэхдээ энэ тандыг төвсөд ирэхэд одоо тандын нүдэн дээр энэ барилга байшин өөрчлөгдөд тийм ээ баргалж төөрөх гэдэг. Танд анх төгсөд ирэхэд энэ буурал буян тухай ямар шүү хэдэн байшинтай байв. Та нар ер нь хэдэн сампинтай байсан эсвэл ингэдэг юмтай байсан юм уу? Ингээд сайхан сургууль төгссөн сургуулийнхаа тухай, өвөг дээдсүүдийнхаа тухай, аав ээжийнхээ тухай, нутаг усныхаа тухай, найз нөхрүүд энэ албан газрынхаа тухай ингээд бидэнд одоо таатад урсамжаа ярьж өгнө гэж итгэж чинь үүнийг гол санаанд байгаа юм да. За баярлалаа багш эхлэе. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгай минь намайг баяр сайхан гэдэг одоо иргэний нисхийн салбартай хов заяагаа холбоод 30 гаруй жил ажиллаж байна. Анх одоо 1984 онд 10 жилийн сургууль төгсөөд
Украины хуучин одоо Зөвхөн Толгойд улсын Киевын инженерийн сургуулийн хуваар аваад одоо энэ байгууллагын хаалгыг татчихлаа. Тэгээд 5 жил сураад 1989 онд төгсөж ирсэн. Сургуульд явхад энэ байгууллага маань цэргийнх байсан. Тэгээд төгсөөд ирсэн энгийн болцсон. 86 онд сайд нарын зөвлөлийн шийдвэрээр одоо энгийн болцсон байсан. Тэгээд төгсөж ирээд одоо төлөв эдийн засгчаар ажилд орсон. Би бол өөрөө бол зүгээр л одоо нэг Сэхэтэн айлын хүүхэд. Миний одоо хамаатан садан аав ээж бол нисхийн салбартай хамаагүй. Тэгээ яг ийм хувь тохиолдолд иргэний нисхийн салбартай хувь заяагаа холбосонтой маш их одоо олзуурхаж баярлаж явдаг. Тэгээд 89-с 92 он хүртэл одоо 3 жил төлгөө эдийн засгчаар ажиллаж байсан. Тэр үеийн аймаг бол маш бүдэг санаж байна. Ер нь бол тухайн үед яг сампингаас бидэн салаад одоо юу ашигладаг болсон байсан. Тооны машины үе эхэлсэн байсан тий. Тэгээд 3 жил ажилласан. Тухайн үед минь хийсэн бол яг тэр одоо Монгол улс социалист тогтолцооноос арчилсан тогтолцоор шилжиж ирсэн. Тэгээд нөгөө 20 дугаар тогтоолын өмнөхөн одоо нөгөө манай нисхийн салбарын үн тариф одоо ерөөсө хөдлөөг 20 гаруй жил болсон байсан. Тэгээд тэр анх одоо үн тарифыг өөрчлөх тооцоо тийм юм бол хийж ирсэн, гарт хийжсэн. За тэгээд 1992 оны 1 сард манай салбараас 7 хүн одоо зам тээврийн одоо газар гэж байсан. Зам тээврийн ерөнхий газар гээд тийшээ одоо 7 мэрэгчлэлтэй явсан. Давг дарга тэргүүтээ. Тэгээ Наранхуу дарга, за Сэрд Янжив, Батбаатар ах, за би байсан, Зулхмаар, тэгээд Талигач зоргоо, зориг тий. Бид хэдийн 7 хүн тийшээ одоо зам тээврийн яамаараа биш байсан юм аа чинь. Ерөнхий газар гэж байсан. Тэнд очиод жил 6 сар хэрдээ ажилласан. Тий. Яг тэр үед бол 92-оос 93 оны 100 хүртэл нэг жил 6 сар ажилласан. Тэр үед одоо нөгөө Монгол улс нөгөө Азийн хөгжлийн банкнаас зээл авах. Тэр зээлийн өмнөх нөгөө нэг тусалцааны төсөл Азийн хөгжлийн банкнаас авцсан. Тэгээд тэр төслийн зөвлөхүүдтэй одоо анх ингээд ажиллаад гадны хүнтэй хил ус байхгүй, гадны зөвлөхүүдтэй ажиллаад тэр анх удаага хар цагаан нөгөө зөвлөхүүдийн лаптоп тийм юм дээр хүртэл ажиллаж үзчихлээ. Тэгээд тэр үедээ одоо салбарын хэмжээнд томоохон юм одоо бүтцийн өөрчлөлт орох нь бол тодорхой болсон. Яг тэгвэл бидний чинь нөгөө хуучин нийгмийн зөвлөлтийн одоо аэрофлот маягийн тогтолцоотой тээвэрлэгч одоо агаарын навигацийн байгууллага за нисхүүд бүгдээрээ цогтой байсан тэр үед. Тэгээд ер нь 2 хуваах эхлэл бол тэндээс тавигдсан. Азийн хөгжлийн банкны зөвлөл тэр техникийн тусалцааны зөвлөмжид бол тээвэрлэгч байгууллага тусна гаргаа Мяд компани тий. Тэгээ бусд нь бол одоо ингээд 2 салах эхлэл үүслэл тавигдсан юм аа. Тэгээд 93 оны 100 одоо салбарт одоо тэр юунаас буцаж ирсэн. Бид тэр зөвлөхүүдтэй үргэлжлүүлж ажиллаад 96 он хүртэл бодлого гадаад харилцааны хэлтсэд одоо Хүрлбаатар даргын удирдлаганд ор 3 жил хэрдээ ажилласан. 93-аас 96 он хүртэл. Тэгээ 96 оны дундуур санхүүгийн одоо нөгөө шинэ бүтцэд орж байгаа бүртгэл тооцоо олон улсын нэгтлэн бодох бүртгэл тэрний дагуу бас ингээд сууж байгаа хамт олныг энэ тэндээ цуглуулж удирдах тийм одоо юу зашаан тохиолдсон тийм. Тэгээ бид энд удааг үлдээ анх одоо биднэргээ цуглуулчаад тэгээд бид чинь бүгдээрээ залуу байсан туршлагагүй тэр гадны зөвлөхүүдийн зөвлөмжөөр олон улсын одоо манай нисхийн салбарт олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандартыг анх хэрэгжүүлсэн тийм улсууд байна. Тэгээ би одоо 90
98 оны ихэр нэг байна 2 сард тэгээд өөр ажил руу шилжих болоод 97 оны 12 сард ажиллаа өгөөд тэгээ 98 оны 2 сард одоо Мят компани Токиод төлөөлөгчийн газар тийшээ томилогдсон тий. Тэгээ миний ажлыг тухайн үед хүн аваагүй тэгээд нэг хэсэг даргагүй явж байгаад дараа нь зэндээ дарга үргэлжлүүлж ажилласан тий. Би бол хувьд өөрийгөө жоохон танилцуулчихад би бол одоо Скетэй айлын өгөхөд аав ээж минь Увсан аймгийн Зүүн хангаас сумын одоо хуучнаар бол Ачитван шүү гэдэг юм лээ тий. Зүүн хангаас сумын халах сум тий. Тэгээд одоо энэ салбарт ингээд хувь зайгаа холбоод ажиллаад ер нь бол бүх л хэсэгт ажиллалаа. Бүх одоо санхүү тарьцсан хамгийн бага тий одоо санхүүгийн салбарт дараа нь одоо гадаад харилцааны чиглэлээр ажиллалаа. Хувийн хвшилд ажиллалаа. Хувийн авиакомпани байгуулахад оролцлоо тий. Бас миний нэг олзуурхаж явдаг юм бол анх одоо Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас зээл аваад буян тухай хөрөгдөхөд тэр одоо зөвлөгөөдтэй хамтарч ажиллаж ирсэн тий. Дараа нь одоо хувь зайны ихээр тохиолдлоор одоо хувийн хвшилд гараад одоо Монголын өмнө говьд одоо хэрэгжиж байгаа том төсөл байгаа шүү дээ. Оюут толгойн эсэх бодол. Оюут толгойн эсэх бодлын одоо зураг төсөл төлөвлөлтийн тэр төсөл дээр бас ажиллах юу завшаан тохиолдож байлаа. Тийм. За тэгээд сүүлд нь одоо Төв аймгийн нөгөө Сэргэлэн сумын нутагт одоо ашиглалтанд орсон шинэ эсэх бодол байгаа шүү дээ. Шинэ эсэх бодлын бас бүтээн байгуулалтанд хувийн хвшилт байхдаа бас оролцох тий завшаан тохиолдож ирсэн тий. Тэгээд одоо саяхан одоо 2 жилийн өмнө салбартаа эргэж ирэх юм юу тохиолдлоо тий. Тэгээд бас их сони юм байна. Би энэ салбарт ороод 30 гаруй жил болж байна. Тэгээд ингээд янз янзын ажил хийлээ. Тэгсэн нөгөө миний үргэлжлэл одоо манай хүү бас ингээд хүүхд чи өөрөө ингээд эцэг хийгээ одоо дуурайгаад одоо манай хүү чинь бас нисгэж болцсон. Тий. Тэгээ одоо нэг хувийн компанид нисэж байгаа. Тий. Тэгэхээр тохиолдол байгаас тий. Тэгэхээр ингээд эцэг хүүхдүүд хүртэл ингээд эцэг хийгээ мэрэгжлийн дуурайдаг тий өвлөдөг. Тийм юм бас байдаг юм байна. Манай нисгийнхэн бол тэрийг бол сайн ойлгох байх бүгдээрээ ер нь тиймэрхүү. Та ч юм бол одоо жишээ нь инженер эдийн засагч. Би тий агрын тээврийн инженер эдийн засгийн мэргэжилтэй тий. Тий. Төгссөн сургуулийн бүтэн нэр болохоор төгссөн сургуулийн бүтэн нэр одоо КИГА гэж байгаа юм. Киевский институт инженеров гражданской авиации гэдэг тий. Киевийн одоо агрын юу вэ? Одоо нисхийн инженерийн дээд сургууль гэдэг. Хуучнаар бол тийм нэртэй байсан. Таны явдаг жил хэдэн хүүхэд яв Монголоос? За тэр үед чинь би тэд чинь ингээд аягүй сан ингээд конкурс өгөөд тий хуваараа авчаад тэгээд ингээд анх одоо хамгийн анх уулзж байгаа хүн чинь манай нөгөө болсон үйлчний хилцсэн Виктор ах байгаа шүү дээ. Тэгээ Виктор ах чинь бид нарыг бүгднийг хариуцдаг. Тэгээд хуваар муваар нөгөө сургуульд явах нөгөө богоны билет мэлээдийг захиалдаг, зохицуулдаг тий. Тэгээд бас нөгөө гадаад явж байгаа хүмүүс чинь бүгдээрээ нөгөө юунд явдаг. Их дэлгүүр мэлгүүр орч худалдаа авалт хийдэг тий. Тийм байсан. Тэгээд явхад бол би одоо сайн санахгүй 30 гаруй хүүхдэл нэг богонд тий явж исэн тий. Тий. Тэгээд бүгдээрээ Москвад буучаад Москвад нэг хоноод тэгээ Москвагаас цаашаа Рига явах нь яваад Киев явах нь яваад өөр хотод Оросын одоо зөвлөл улсын бусад хотод руу явах хүүхдүүд нь тэгээ богоноор ийш явж исэн тий. За тэгвэл та одоо чинь 30 хэдэн жил ажиллаж байна? Би одоо нисхийн салбарт ороод 89 он. За яг сургуульд орсон жилээ тооцох юм бол 40 жил байна тий. Төгс ирснээс хойш бол одоо ингээд 36 жил 35 жил энэ салбарттай. Тэгвэл манай өмнөх дугаард орж исэн Үржингой Виктор ах гэдэг бол одоо энэ үндсэндээ сампингийн төгсгөл үе таавал ер нь сампин тооны машины яг эхлэл биш залгаас тий. Тэгээ санхүүгийн салбарт бол би нэг удаагүй тий энэ хэдтэйгээ
жил гаруй ажиллаад тэгээд одоо өөр ажилд шилжсэн. Миний одоо үргэлжлүүлж ажилласан манай хэд маань үргэлжлүүлж ажиллаад энэ их том айлын санхүүг авч явсан тий. Одоо олон улсын одоо жишг одоо санхүү бүртгэлийн ийм системтэй ийм салбар болгож хөгжүүлсэн бүгд хувь нэмрээ оруулсан тийм хүмүүс байгаа. За танд баярлалаа. За дараагийн баясаа. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярыг бүх ахмадуудаа иргэний нисхийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүстээ, бүх ахмадуудаа, бүх ажилтгчдаа хамт олондоо бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. За намайг Баясгалан гэдэг би бас 1984-өөс 89 онд бас Баяр цагаан битүүр 1 анги Киев хотын инженерүүдийн дээд сургуульд инженер эдийн засгийн мэргэжлэр бас конкурс өгөөл хуваараа аваад очиж исэн. За тэгээ сургууль төгсөж ирээд 1989 оны 8 сард бид хоёр ирээд санхүү тайлан бүртгэлийн хэлцэд эдийн засгийн хэлцэл үү те хуваарлагдсан. Төлөвлөгөө эдийн засгийн хэлцэд би ороод чи санхүүг хэлсэн. Би санхүүгийн хэлсэн. Халзан даргын те. Халзан дарга манай хэлцийн дарга байсан. Лувсан данзан дарга хэлцийн дарга, халзан дарга ерөнхий нэгтлэн багт би ирсэн байлээ. За тэгээд нөгөө миний яг гардаж намайг сургасан багш маань манай нөгөө Мят компанид ажиллаж исэн санхүүгийн дарга Цэдуга байсан. Цэдуга тий. Цэдуга дашбүрүү бид гурав юг гадаад тооцоог хариуцдаг гэсэн. Тэгээ тэр үед нөгөө надад нөгөө орон нут биш хотын салбар билет ичдэг. Тэр кассыг хариуцуулаад за тэгээ гараараа билет ичдэг тэр бүх тарифыг шалгадаг гэсэн. Яаж шалгадаг гэсэн гэхээр ийм том Аяатагийн ийм том ном барьж байгаа л билетээ зөв бодчихоо, тарифа зөв бодчихоо. За тэгээ байгууллагуудаа зээлэр их олон байгууллагууд зээлийн билет авдаг гэсэн. Тэд нартаа гадаад дотоодын бүх газруудаа тооцоо нийлж, билетний тооцоо нийлж хэмжилж авдаг гэсэн. За тэгээд гадаад тооцоо нэгтлэн бодгочоор ажиллаж байгаад 90 оны дундаас би аэродромын албанд очсон. Аэродромын албанд нөгөө инх хамгаалалтын дарга байсан ш тайлгач. Инх хамгаалалтын даргын харьяанд нэгтлэн бодгочоор тэр үед нэг л нэгтлэн бод. Тэгээд тайлан баланс гаргаж сурсан. Тэгээд манай албачин энэ аэродромын бетоны хашаа барьж ирсэн. Тухайн үед Бук хоёроос нөгөө барак авто авч аэродромыг тэр чигээр нь хашааг нь барьж ирсэн. Маллаас хамгаалж тий. За тэгээ аэродромын албанд ажиллаж байгаад 1996 онд нөгөө иргэний нисхийн ерхий газар тусдаа гарцсан байсан. Тэгээд тэнд 96 оны 6 сарын 1-ээс ерхий нэгтлэн бодгочоор томилогдоод ажиллаж эхэлсэн. За тэгээд 96 онд тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр техникийн тусалцааны төсөл хэрэгжижсэн. Тэгэхээр энэ нөгөө манай агаарын навигацийн хөгжүүлэх төсөл, нисэх бодлыг өргөдгөх энэ хоёр том төсөл хэрэгжижсэн. Тэр үед Азийн хөгжлийн банкнаас бас чадварыг бэхжүүлэх төсөл хэрэгжээд тэгээ олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандартыг хэрэгжүүлсэн анхны төрийн байгууллага болсон манайх. Тэгээд тухайн үед нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Артур Андерсон компани Америк ирээд удаан хугацааны сургалт явуулаад за тэгээ бид нар бас шинэ програм сүлжээ иргэний нисхийн ерхий газрын анхны сүлжээ програм нэвтрүүлсэн. Финанс гэд. Тэгээ манай энэ хамт олон байна 96 оноос хойш маш амжилттай одоо энэ манай иргэний нисхийн ерхий газрын алба харьяа бүх салбаруудад нэгдсэн тайлан баланс нэвтрүүлээд аймаг орон нутгийн нэгтлэн бодогч нарыг бас сургаад дадлагжуулаад тайлан балансаа нэгтгээд маш амжилттай ажиллаж ирсэн гэж би хувьдаа үнэлдэг. Тэгээд одоо 96 оноос хойш бараг 30-аад жил манай энэ хамт олон ингэж явж байна та. Би тэр хугацаанд нь бол тэгээд 98 оны сүүлээр нөгөө декретээ аваад явхад манай дээр шалгалт ирсэн байна. За тэгээд улаан сайд ирсэн манай энэ байгууллагыг маш амжилттай, маш үр дүнтэй санхүүгийн үйл ажиллагаа маш сайн байна гэсэн дүгнэлт гаргасанд их баярлж байна энэ хамт олонтоо. Энэ манай цэндээ дарга байна, энэ улаан сайд байна. Тэгээ энэ яг тэр үед авахулсан зураг.
Энэ цэндээ дараа манай санхүүгийн дарга болоод тэгээ наран цэцэг миний ажлыг авчихсан. Тэр үед даргагүй байсан байхгүй. Тэгээ нэг хэсэг даргагүй ч тий. Тэр нэг тийм гадны нэг хэдэн нөхдүүд ирчээл тэгэл ер нь хэсэгч нэг Артур Андерсон ч лөө те нэг тийм санхүүгийн програм юудаг гэл бас нэлээд удсан баха. Тийм. Нэг 2-3 жил болсон уу? Тийм ч их удааг баха тийм хэдэн сар болсон юм бэ? Дараа нь мят энэ л очоогүй. Мят бол тусдаа. Ер нь тэгэл нэг л нэр яваал тэргээр баг нисгийн авах орчин дүүрэн л хэдэн жил Артур Андерсон гэл. Тий. Артур Андерсон бол одоо олон улсын Нягтлан бодох бүртгэлээ стандарт бодлого, стандарт журам боловсруулж өгөөд хүмүүсийн сургаад тэгээ яг нэг програм байсан л да платинум гэд тэрийг бол удаан хэрэгжилж чадаагүй. Яагаад тэгэхээр нөгөө сүлжээ биш байсан учраас тэгээ манай тухайн үед ч манай дотоодын компаниуд өнгөж хөгжиж ирээд сүлжээ байх л амар болчихж байгаа байхгүй. Сүлжээ програм манайх суулгуулад тэр нь 5 жил ажилласан шүү дээ. Тэгээд дараад нь Windows-ийн орчны програм гарч ирээ. Тэгээд Max програм 5 жилийн дараа хэрэгжүүлж гисэн манай наран цэцэг. Чи харин харьцангуй хөөрхөн ингээд шилжээд ажилласан юм ба шүү дээ. Аэродром энэ гээд. Тий. За тэгээд дараад нь би бас айгүй олон хилцүүдээр явсан. За тэгээд би нөгөө нисхийн инженер эдийн засгч учраас ердөөсөө 99 оноос ердөөсөө за одоо ингээд Нягтлан бодох бүртгэлд хангалттай ажиллаа. Эдийн засгчаарч бас ажилласан. За одоо би яг мэрэгжлийнхаа чиглэлээр ажиллах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд шинэ хэлтс байгуулагдаад манай даваа дарга тухайн үедээ бодлого гадаад харилцаа зөвхөн бодлогын хэлтс лөө бодлогын хэрэгжилтийн хэлтс байгуулад за даваа дарга битээр за тэгээд тал талаас бүх төрлийн мэрэгчлэтнүүдийг оруулаа. Тэгээд манай шинэ хэлтс байгуулагдсан. Энэ шинэ хэлтсэд ажиллаж байхдаа айгүй олон төсөл хэрэгжсэн. Тэр хоёр том төсөл бас маш амжилттай хэрэгжээд за тэгээд нөгөө нэг зөвлөхүүдийн багтаас хамтарч ажиллах хүмүүс хэрэг болсон. За тэгээд тэр үед чинь одоо мэдээлэлээр хангах зөвлөх багийг мэдээлэлээр хангах шаардлагатай үед нь дэмжлэг үзүүлэх тийм баг хэрэг болсон. За тэгээд энэ тэр хүрээнд бол шинэ нисэх бодлын төсөл манайх чинь дугуй ширээний уулзалт зохион байгуулад хөрөнгө оруулагчтай. За ингээд Монголд идэг бүх банкуд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босрол хөгжлийн банк их олон доноруудын хурал зохион байгуулсан 1999 онд байгуулагдаад 2000 он зохион байгуулсан юм байна. За ингээд за манай дээр ийм төслүүд байна. Та нар санхүүжүүлэх хичээ гэд. Тэгээд тэд нар бас зөвлөлдөж байгаа тоорондоо бүх манай төслүүдийг сонсоод за ер нь бид нар энэ төслийг чинь санхүүжүүлье. За ялангуяа энэ шинэ нисэх бодлыг чинь санхүүжүүлье. Тэрнээс өмнө бас хийгдэх шаардлагатай ажлууд байна. Нэгдүгээрт одоо шинэ нисэх бодлын техник эдийн засгийн үндэслэлийг гаргах хэрэгтэй байна. За тэгээд орон нутгийн нисэх бодлуудыг бас судалгаа хэрэгтэй байна. Тэр тиймэрхүү одоо суур судалгаа байж энэ төсөл чинь хэрэгжих юм а гэд. Тэгээ манай хэлтс шинэ нисэх бодлын зээлийн Японы засгийн газарт сангийн амаар дамжуулаад зээлийн хүсэлт гаргаад тэр нь ашгүй нэг зөвшөөрөгдөд энэ шинэ нисэх бодлын бүхэл үйл ажиллагаанд тэр бодлого гадаад харилцааны хэлтс оролцож явсан. Тэгэд үүний үр дүнд бол тэгээ одоо боловсон хүчний тоо бол салбартаас ер нь бол их бөөнөөр бэлддэг байсан чи одоо ховордоод тэгэл бидний чи одоо бүх шатанд нь оруулдаг байлаа. Тэгээд ер нь бол одоо салбартаас дахиад бас нэг далаацтай социализмын их шиг бөөнөөрөө илүү их инженерүүд мэрэгчлэтнүүд одоо үнэхээр одоо зайлшгүй шаардлагатай болоод байгаа гэдгийг одоо зохиж хэлмээр байна. За тэгээд би бас гадаад харилцааны хэлцэд ажиллаж байсан. За тэгээд 2005 оноос гадаад харилцаанд статистик эдийн засгчаар ажиллаж хагаад тэр үед чинь бас аюу их том асуудлууд гарч ирсэн. Ялангуяа одоо ингээ Мятын Москва нисэж яхад ачаа алдагдах. Ачаа нь дотроос нь бас бараа алдагдаад маш их ноцтой асуудал. Тэгээд Мятын тээврийн хэлтсийнхэнд ярьжсэн байхгүй юу. За ингээд манайх маш их ачаа алдчих асуудал зөндөө байна гэхэлэр Батмагт даргатайгаа ярьж агаад маш том захиа бичээд Аэрофлотын ерөнхийлөгч Шереметьевийн нөгөө Около гэж хэлсэн шүү дээ. Шереметьевийн дарга за бараг сайдд нь бичгүүдээ бүгдийг бичээд за ингээ ачаа алдагдчихээн. Энийг яаралтай шийднэ үү? Тэгвэл манай зорчигчид одоо Шереметьевоор дамжиж явах болоо одоо дандаа зүүн дайцаар дамжиж Европ руу явж байна. Энийг шийдэж өгнө үү гэд тэрний хүчээр ашгүй нэг тэр хулгай нэг хэсэгтэй л ямар ч лсэн зогсож. Тэр асуудал сайхан шийдэгдсэн шүү. Манай Батмагт дарга тэр захиаг бичээд
гадаад харилцаанд нэг тиймэрхүү юм болсон. За тэгээд тэрний дараа бол сургалтанд явж ирээд 11 онд Австрали руу сургалтанд явж ирээд ирснийхаа дараа би 13 онд яг санхүү эдийн засгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан болохоор санхүүдэд ажиллахгүй болохгүй гэд тэгээд санхүүдэд ажиллаад манайхан ч шинэ систем нэвтрүүлээд ERP хүний нөөц санхүү төлөвлөлтийн ERP систем нэвтрүүлээд маш амжилттай манай баг ажилласан. Дээрээс ер нь бүх нэгтлэнгууд баг 40-50 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж ERP-г нэвтрүүлсэн. Салбарт бараг 4-5 газар ажиллажээ тий. Тий. Мөн эдийн засгийн зохицуулт хэлцэд бас ажилласан. Тэгээд бас нөгөө нисхийн мэрэгчлийнх болохоор эдийн засгийн зохицуултын хэлцэд манай нөгөө Эрдэнэ нөлөг даргын хэлцэд ажиллаж байлаа. Одоо би тэтгэврт суусан. Тэгээ одоо Мяти Ахмадын оронд Нэгтлэн бодогч зохион байгуулагчаар ажиллаж байна. Тэсгээс суугаад байгаа. Тэгээ ажиллаад байгаа тэгээд. Тий. Нийт хэдэн жил ажил байна? Би ч одоо бараг 30 хэдэн жил ажиллаа. Одоо 89 оноос хойш. 36. Зурдамгаас 89 он гэсэн саяхан байгаа. Тэгээд тоол үзэхээр бараг 30-40 жил болчиход байна. Тий. За ингээд манай энэ ердөөсөө манай энэ бүрэлдэхүүнээр одоо бүх санхүү эдийн засгийн үйл ажиллагааг авч явсаар ирсэн манай энэ хамт олон байна. За, баясаад баярлалаа. Тэгвэл баясаа их олон салбараар орж гарчээ. Тэгээд яг хөө тэр орж гарсны үндсэн суурь нь бол эдийн засгийн тусгай тийм мэрэгчлээ учраас бүх газар одоо мэдээж эдийн засаг санхүү хэрэгцээтэй байгаа юм чинь. Энэ утгаараа их уян хатан олон салбар хэлтсүүдээр дамжижээ. За дараагийн хүн маань манай Наран цэцэг. За би Ганбаатарын Наран цэцэг. Би одоо Баясгалын ерөнхий нэгтлангаас ажлыг хүлээж авч ирсэн гэж түрүүн хэллээ. Тэгээд ер нь бол баяраа дарга манай хэлцээний дарга Баясгалан ерөнхий нэгтлэн байх үед одоо энэ хамт олныг цуглуулахад ирсэн хүмүүсийн нэг нагамаа. За тэгээд өөрийгөө товчхон танилцуулах юм бол манай Ганбаатар гэж хүн байсан. Нисхийн салбарт насаараа ажилласан. Аав маань Оросын албаны улс тухайн үеийн зүйл холбоот улсын Кировград Штурмын мэрэгдлэр сурч төгсөөд тэгээд насаараа ерөнхийдөө салбартаа ажилласан байсан. Тэгээд миний хувьд бол би нисхийн сургууль төгсөөгүй 10 жилийн сургуулиа төгсөөд Оросын албаны улсын тухайн үеийн Ленинград хотод техникийн их сургууль эсвэл нэртэй болсон сургуульд инженер эдийн засгч мэрэгчлэр төгсөөд сургууль төгсөж ирээд Монгол Улсын их сургуульд багшилж аваад тэгээд сүүлд 96 онд одоо манай нөгөө шинжилсэн бүртгэл санхүүгийн үйл ажиллагаа шинээр зохион байгуулж байгаатай холбогдуулаад тодорхой тооны хүмүүсийг сонгон шалгаруулалтаар сургаад тэгээд сонгон шалгаруулалтаар шалгалт аваад ингээд би 96 оноос анх нислэг хөдөлгөөн удирдах үндэсний төв гэж тусдаа үйл ажиллагаа явуулдаг багт. Анх тэнд тооцооны нэгтлэн бодогчоор ороод ажиллаж байсан. Тэгээд ер нь бол яг тухайн үед ганцхан нисхийн салбар биш Монгол улс маань өөрөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжижсэн шилжилтийн үе байсан. За тэгээд нисхийн салбар бол мэдээж өөрийнхөө хөгжлийн дагуу улс орны хөгжлийн байнга тэргуунд явж байгаа учраас ерөнхийдөө бол нисхийн салбар хамгийн түрүүнд одоо энэ зах зээлийн системд шилжих процессыг эхлүүлсэн гэж бодож байна. Тийм ч учраас одоо нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандартыг хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн тийм нэгж олж ирсэн байгаа тий. Тэгээд ер нь бол одоо энэ сууж байгаа манай хамт олон иргэний засгийн иргэний агаарын дээрх удирдах ерөнхий газар гэдэг нэртэйсэн тий. Тухайн үед тэр салбарын тэр байгууллагын бүх салбарт ажиллаж исэн гэдэг нэгтлэн бодлоо тусдаа өөр би одоо жишээлбэл нислэг хөдөлгөөн удирдах үндэсний төв байсан байна тий. Тусдаа санхүүтэй за буян тухайн нисэх онгоцны буудал автоваз ингээд тусдаа бүгдээрээ бүрэн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулаад тэрийгээ дагаад ингээд санхүүгийн үйл ажиллагаа ч гэсэн бүрэн хэмжээгээр явдаг байсан. Энэ нэгжийг ерөнхийд нь бид нар Азийн хөгжлийн банкнаас 2 том
зээл авч 2 том төсөл хэрэгжүүлсэн. Түрүү манай дарга нарын хэлснээр нэг нь болохоор агаарын навигацийг хөгжүүлэх төсөл, нөгөөх нь нисэх буудлуудыг хөгжүүлэх төсөл гэдэг 2 том төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд одоо бидний гадны байгууллагаас ирж биднэрт зөвлөгөө өгсөний дагуу ерөнхийдөө бид нар эргээд энэ төслийнхөө мөнгийг иргэний засгийн ерөнхий газар өөрөө төвлөрүүлж төлөх учраас бид нар төвлөрсөн санхүүтэй байх ёстой гэдэг ерөнхий гол зарчмын шаардлагын хүрээнд ингээд бид нар нэгдсэн санхүүтэй болох шаардлага тавигдаад тэгээ энэ салбарт ажиллаж байсан энэ бүх хүмүүс маань иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрынхаа санхүүд ингээд нэгдээд ажиллаж байсан. Тэгээ ерөнхийдөө бол нэгдээд энэ том тусдаа үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийг нэг том нэгдсэн санхүүд нэгтгэх процесс бол үнэхээр одоо тийм нэлээ хөдөлмөр шаардсан ажил л да. Тэр яг нэгдэх процесс нь ерөнхийдөө нэг бараг 2 жилийн хугацаанд үргэлжилсэн баг. Тэгэхээр тэр 2 жилийн хугацаа маань одоо өглөөний 8-аас оройны 17 цаг хүртэл биш. Өдөр болгоны өглөөний 8-аас оройны 22 цаг хүртэл. Тэ одоо энэ хүмүүсийн хөдөлмөрөөр бүтэж тэгж ингэж нэгдэж энэ үйл ажиллагаа маань явагдчихсан баг. Тэгээд ингээд нөгөө үр дүнгууд нь гарсан те тэрийг үнэлдэг газрууд нь үнэлээд тодорхой хэмжээгээр одоо нөгөө нэг сертификат гэрчлэгийг нөгөө долгоод ингээд явж байсан асуудал байна. Тэгээ энэ бол бас тийм одоо юу гэмдэ санхүүгийн үйл ажиллагааг үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа бусад хүмүүс ойлгодог хүмүүс аягүй цөөхөн байдаг байхгүй юу? Ерөнхийдөө санхүү одоо юу хийдгийг те нэг л олон хүн ингээл тэгэл нөгөө нэг санхүүгийн үүдээр баг явахаас хүмүүс чинь айдэн штэ явахаар л хөөе томилтойгоо тооцоог эсвэл одоо те ямар нэгэн тэр бичиг баримтаа өгч гэдэг юм уу те санхүү гэж нэг ямар ч хэлсэн нэг л ядаргаатай нэг тийм баахан олон хүүхнүүд голтуу шаагилцсан хүмүүс тэгэл нэг тийм бичиг баримт шаардчихдаг ийм хүмүүс гэж ойлгодог гэсэн. Тэр ойлголтыг бас нэг хүмүүст арай өөрчлөх те санхүүгийн үйл ажиллагаа бас арай өөр төвшөнд явагдаад манай хамт олон бас нэлээд үүрэгтэй оролцсон гэж бодож байгаа. Тэг яг би 96 онд анх нислэг хөдөлгөөний удирдах үндэсний төвд ажилд ороод 97 оноос эхлээд бид нар нэгдсэн 97 оны 1 сараас тэгээ 98 оны 9 сараас эхлээд ерөнхий нэгтлэнгийн ажил хүлээж аваад тэгээд ерөнхийдөө 2013 оны хүртэл иргэний засгийн ерөнхий газартаа ерөнхий нэгтлэн санхүүгийн ерөнхий менежер, санхүү төлөвлөлтийн менежер, санхүү төлөвлөлт хөрөнгө оруулалтын менежер гэх зэрэг нэрэн солигдчихсэн боловч ерөнхийдөө үүрэг функц нь адилхан. Санхүү бүртгэл дээрээс нь хөрөнгө оруулалт төлөвлөлттэйгээ нийлүүлээд ингээд эднэрийг бүгдийг хариуцж хагаад 2013 оны 4 сар хүртэл иргэний засгийн ерөнхий газартаа ажилласан. 2013 оны 6 сараас эхлээд одоо би хүний эр компанид шилжиж ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө миний ажлын байр 2 удаа солигдсон боловч одоо маш сонирхолтойгоор өрнөж байгаа гэж хэлж байна. Өмнө нь одоо би голын энэ талд ээжээ те одоо нөгөө бодлого хэрэгжилт хариуцдаг, зохицуулт хариуцдаг талд одоо авиа компани би ажлыг мэдхгүй те тэр дотор болж байгаа процессыг мэдхгүй зөвхөн одоо юу гэмдэ одоо эдийн засгийн ямар нэгэн ойлголт дэмжлэгээсээ илүү одоо бодоод тахад бас жоохон дарамтлагч байсан юм шиг харагдаад байгаа. Тий, ерөнхийдөө л одоо агаарын тээвэрлэгч нарыг мөнгө хугацаанд нь төлөх ёстой гэдэг юм уу, өөрийн хугацаанд нь биелүүлэх ёстой. Өдөр тутмын ажил тэр агаарын тээврийн байгууллагын орлого өөрөө яаж бүрдэж байгааг мэдэхгүй дамжаагүй ирсэн хүн учраас бас тэр талд нээсэн. За одоо ингээ 13 оноос хойш голын нөгөө талд гарлаа тий. Тэгэхээр нөгөө ингээд өөрийнхөө тавьж исэн инээдэмтэй шаардлагуудыг бас ойлгод юм байна хүн тий. Тэгээд нөгөө тэр тоогон дотор ингээд ороод бужигнаад ажиллаад ирэхээр бас энэ тийм сонирхолтой үйл ажиллагаа өрнөж гэж бодож байгаа. За тэгээд ер нь түрүүн хальт хэлсэн манай санхүү одоо юу гэмдэ нэг сампангаас тооны машинаар шилжээ тооны машинаас одоо манай хамгийн анхны платинум програм тэгээ финанс ингээ сайжраад ингээ явж байгаа байхгүй юу? Програм хангамж маань одоо бүр цахим хэлбэрт мундаг болоод явж байгаа шүү дээ. Ер нь тэр хэмжээнд орох хэрээр одоо хүмүүст хандах хандлага ч гэсэн бас тийм байсан. Анх удаа би нөгөө хэлцийн дарга болоод зөвлөлийн хуралд гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд анх удаа санхүүгийн одоо квот авах гэж орж байгаа байхгүй юу? Тэгээ санхүүгийн хүмүүс гадаадд сургалтанд явна гэж хин ч ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу? Зөвхөн ингээд зөвлөлийн одоо тий тэр 10 гишүүн байсан 9 хүн бол санаанд нь яг байхгүйсэн байхгүй тэгээд бүгдээрээ ингээд одоо санаанд орохгүй ч гэсэн шууд ингээд хэлж бас чадахгүй. Гэхдээ яг нэг хүн хэлчихсэн та нар гадаад явахгүй бол тооны машинаа цохиж чадахгүй юм уу гэ тэ. Бид нарыг ерөөсөө тооны машин цохидог хүмүүс юм байна. Тэрийг гадаадд цохисон, дотоодд цохисон ямар ялгаа байдгийг гэдэг тийм хандлагаар анхаарсажсэн. Тэгээд тухайн үед бол бас нэлээд одоо өөрсдийнхөө байр суурийг хамгаалж хадгалж яж анхны удаа бид нар нэг тодорхой хэмжээний нийт одоо гадаад арга хэмжээний төлөвлөгөөний нэг за 21 л багтаа ер нь бол тэ нэг юм жижигэн квот аваад тэгээд тэр нэг 2 удаагийн сургалтанд
хүмүүсээ явуулаад ингээд эхэлж исэн. Тэрнээс хойш бол бас ингээд нөгөө нэг биднэрт хандах хандлага тий бидний бусад хүмүүсийг ойлгох биднэрт бусад хүмүүсийн зүгээс хандлага эдгээр бас нэлээд өөрчлөгдөжсэн л доо. Тэгээ одоо энэ тогтолцоо бол одоо өнөөдөр хүртэл бас явж байгаа ах гэж найдаж байна. Одоо ямар нэг юм өөрчлөгдөөгүй тий нэгэнт одоо нөхцөл байдалтай уялдуулаад манай гол орлого навигацийн орлого хэдийгээр багасж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр олох юмыг олоод баялагийг бүтээж байгаа хүмүүстэй тэр хүмүүсийнхаа одоо тий цалин хөлс олголт бусад хангамж сургалт одоо бусад юунд бол энэ орлогоогоос зориулагдж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр бол одоо зориулагдаад явж байгаа хаа гэж бодож байна. Би одоо тэрийг бас сайн мэдэхгүй байгаа болохоор тий. За нэг ерөнхийдөө нэг иймэрхүү. За тэгээд бас түрүүн би аахад тухай ярихдаа жоохон сэтгэл хөдлөлт уучлаарай. Тэгээд насаараа ажилласан манай хүн хар үстэй хүн ажилд ороод Халзан Ганбаатар гэдэг нэртэй болтлоо явсан байхгүй. Ер нь бол тий тэгээд Халзан Ганбаатар гэж ярьдаг гэсэн. Олон Ганбаатартай тий ямар сандаа ямар Ганбаатар гэхээр Халзан гэж өөртөө тэр зөвшөөрсөн тий. Тийм байж байгаа маань удалсан баа. Тэгээд би одоо энэ салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд түрүү манай ярьсан хүмүүс ярьсан бид нар ингээд ажлаа айгүйх гэртээ ярьдаг тий. Гэртээ очиод ажлаа ярих гоё талыг ярьдаг. Ийм гоё юм болж байгаа нэг чинь тэгээ хүүхдүүд тэрэнд ингээд уусдаг юм байна тий. Тэгээ манай охин одоо нисэгч олсон. Одоо 5 дахь жилдээ 6 дахь жилдээ нисэж гинүү. Ерөнхийдөө энэ нисхийн салбарын манай агарын тээвэрт ажиллаж байсан нисгч нарын цуваа 26 жил завсарласан байгаа. Одоо нөгөө төрөөс бид нар эмэгтэй нисгч нарын цуваа. Тэгээд тэрнийг яг үргэлжлэл болоод хамгийн түрүүнд 17 онд анх сургуультай төгсөж ирээд 19 оноос эхлээд нислэгт гараад одоо нэг 2500-600 цаг ниссэн явж гин тийм охин байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд 3 дахь үе манаас үргэлжлээд явж гин да бахархалтай байна. За баярлалаа. Жохоо юм ацгач. Уг нь бол чи юусэн биз дээ. Оюутан бол одоо чинь нисхийн санхүү руу чиглэг өөр талын санхүү чиглэсэн гэсэн нисэх чамаар дуудсан биз дээ. Тий, ерөнхийдөө дуудсан бас аавын нөлөөлөл мэдээж байсан. Одоо нөгөө онгоцны дугаар сэрээд гэдэг шиг л хөвтөлөө шүү дээ. Манай аав чинь яг энэ төвд одоо анх өөрөө төгсөж ирээд штурмаар төгсөж ирээд дараа нислэгийн үед гэдэг нэртэй болсон тий. Нислэгийн ахлах удирдагч хийжсэн. Орон нутгийн нисэх буудлуудад буудлын дэд дарга, буудлын даргаар их олон жил явсан. Доронтод их олон жил ажилласан. Өөрөө хэдийгээр өөр хангай хүн боловч бүр нөгөө Доронтын Ганбаатар гэдэг нэртэй болтлол тийм Доронтод ажиллаж исэн тийм хүн байгаа тий. Тэгээд тэр нөлөөлөл байдаг. Одоо бид нар чинь тэгэл онгоцны дуунаар сэрэл онгоц дагаж гүйдэг. Нөгөө онгоцоо намайг аваад яваарай гэж онгоц хөөрөөд явгал бүгдээрээ ингээл алчуураар даллаа зогсдог хүүхэд нас маань тэгж үдлээ шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр нөлөөлөл бол мэдээж байсан баг. Би бол чиний хэлсэнтэй хоёр юмд нь үнэхээр санал нийлдэг. Санхүүгийн голдуу эмэгтэйчүүд байсан үнэн. Тэгээ ямар ч сайхан гадна төрхтэй эмэгтэй байсан санхүүч болохоор хүн болгоо айдаг байхгүй. Дараг зэрэг тиймдээс дараагийн нэг юм би бол санхүүгийнхнийг яагаад хүндэлдэг вэ гэхээр жишээ нь мятад одоо би яг л тэр хүнд ачаалттай үед нь ажиллаад тэр бэлтгэн анхаалга гэдгийг аваад анх үүсгэл байж яхад бид нар чинь шүн нэгт ажиллаад дуусаад буцаад 3-т ажил эхэлдэг. Манай тийм ээлж энтер гэж байдаггүй. Ийм үед байхад би ганцхан юуг л одоо үнэлнэ гэдэг юм уу хүндэлдэг ганц л ерөөсөө юу гэсэн инженер техник ажилт биш нисгч биш. Би санхүүхнийг үлддэг. Хагасаа бүтсэн байна хамаахгүй. Тэ? Ажлын өдөр хамаахгүй. Манай мятын тэр 2 дахь гурыг тэр санхүүгийн сууддаг гэрэл байнгын хасаад. Би тэгэл гайхдаг гэсэн. Эхлээ гэрлийн амтраа хамартаа авчдаг юм болоо гэж. Тэр үнэхээр одоо их ч ажил амжуулдаг байсан байх. Яг хөө мэдээж тухайн үед тэгж айхтар програмчлагтаад нэг конопторхад томьёон гарч яд шийдээд тавьчихдаггүй байсан үе баг. Гэхдээ тэр их ажлыг нугуулахын тулд гэдэг юм уу. Ер нь бол нэг 5 цаг гэдэг юм уу 6 цаг гэдэг манай мятын санхүүгийн юу бол ингэж харанхуй болдоггүй. Хагасаа бүтсэж гэрэлтэй явчихдаг. Тэр бол үнэхээр бахархууштай байсан. Мэдээж одоо нисгч нар байлгүйхэн маргааш нислэгтэй гарна гэхэд гэртээ сайхан очиод унтна тий готоохаа. Тэгээд тийм хооронд одоо тэр бэлтгэхийн байна, инженер техникийн байна, газрын үйлчлэгийнхэн байна бүх юмаа бэлдэнэ. Тэгэхэд дагаал санхүүгийнхэн бол өстой хагасаа бүтсэн байхгүй бүгд л ингээ гэрэлтэй байдаг гэсэн юм аа. За баярлалаа. За дараагийн хүн Алтаа.
За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Алтан цэцэг гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн эдийн засагч нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн. 1996 онд буянтахаа нисэх онгоцны буудлын дээр санхүүгийн ажилтныг шалгаруулж авна гэсэн зарын дагуу тухайн үеийн ерөнхий нэгтлэн бодогч байсан Намсараа гэж хүн дээр очиж шалгуулж энэ иргэн нисхийн салбарт хөл тавьж байсан. Тухайн шалгалт өгөхдөө бол Намсараа нэгтлэн бол энэ тухайн үеийн санхүүгийн балансыг гаргаж ирээд за чи энэ санхүүгийн тайланг бол гаргаж чадах уу гэж асуужсэн. Тэгээ би тэр тайлангийг үзээд тухайн үед нь тайлбарлаад яг энэ тайланг бол би гаргаж чадна гэж хэлээд ингээд ажилд орж ирсэн. Ажилд орохдоо бол би санхүүгийн тайлан балансын мэрэгжилтэн гэсэн албан тушаалаар ажилд орж ирсэн. Тэр үед бол нисэх буудлуудыг удирдах төв гэж сөрөн хорлоо дарахтаа тийм төв байгуулагдаад орон нутгийн нисэх буудлуудыг нэгтгэсэн тийм санхүүгийн тайлан гаргадаг нэгж байгуулагдсан байсан. Тэгээд төд удалгүй бол намраас нь удирдах газар санхүүгийн нэгдсэн алба байгуулагдаад салбаруудаас нэгтэнгуудаа татаж цуглуулж ажилласан. Тэгэхэд бол би юуны ахлах нэгтлэн гэсэн албан тушаалтай удирдах газар ажилд шилжиж ирсэн. Тэгээд ахлах нэгтлэнгаараа бол 1996 оноос 2007 оны хүртэл ажилласан. 2007 оноос 2013 оны дунд хүртэл бол ерөнхий нэгтлэн бодогчийн ажлыг хийсэн. Тэр ерөнхий нэгтлэн бодогчийн ажлыг хийхдээ бол одоо энэ нараагаас энэ ажлыг хүлээж авчихсан. Намайг анх ажиллагийг авч явах үед бол компьютер бол ерөнхийдөө яг ашиглаж эхэлж исэн. Гэхдээ бол бүрэн бүтэн бол компьютерийг бол эзэмшиж яадаг ашигладаг тийм хэмжээнд бол арай хүрээгүй. Яг л тэрэнд одоо 100% шилжих шаардлагатай байсан учраас юунуудаа бол орон нутгийн нисэх буудлуудын тайланг эхний улиралд бол шууд гараараа нэгтгэж байсан. Тэгээд дараагийн юунаас нь бол удирдах газар дээр тэр хан чулууны програм дээр орон нутгийн нисэх буудлуудынхаа тайланг бид нар шивж жигдрүүлэх, өөрсдөө тэр програмтайгаа сурч танилцах гэд тэр програмыг финанс гэсэн тийм програмыг харьцуулны програмын дараагийн програмыг бид нар юу яжсан нэвтрүүлж хамгийн анх бол тэр програмыг ашиглаж эхэлж байсан. Ер нь бол тэр үед бол бид нар чинь 24-5 нэгжийн тайланг нэгтгэж тайлангаа тэгж санхүүгийн програмын хэлбэрт гаргаж эхэлж байсан. Алтаа чи түрүү ярьлаа шүү дээ. Жишээ нь тарах өрөөнд 10 охин суудаг байлаа гэх тээ. Тэр 10 охиныг нэрлүүл одоо ямар охтууд вэ? Одоо тэгэл хамгийн эхлээл ер нь бол ингээд Баярмаа, манай том Баярмаа, за Баясаа ерөнхий бол тэр тусдаа нэгтлэн тусдаа өрөөнд суудаг байсан. За Наран цэцэг юу хариуцсан нэгтлэн гадаад тооцоо хариуцсан нэгтлэн үүр цайх гэж үндсэн өрөнгийн нэгтлэн манай үүр цайх бас олон жил хийсэн. Манай жижиг Баярмаа бараа материалын нэгтлэн гээд бараа материалыг бас олон жил хийж програмын системд бол нэлээд сайн жигдрүүлж өгсөн. За цалингийн Япон Өндрия, олон түн баясгалан, Инх баяр, Амар заяа. Тэг ер нь бол тийм. Тэг жагал сүрэн сэдвдөө. Тэр нэг эмэгтэй л авчих. Тэг ер нь тийм. Би тэд бол ингэж анх цугларч ажиллаж эхэлсэн. Чи тэр нараагийн нэг юм яриач. Тэгээд ер нь бол би тэд цуглаад тэр 96 цуглаад ер нь бол 10 тэр охтууд бол ерөөсө баг би нэг охт тандгүй байж байгаа цуглараад тэгэл танилцаад найзлал нэг өрөөндөөс юугаа авчирсан борцгоо хувааж идэл тэгэл заримдаа ч бид нар чи ерөөсө өглөө 8-аас орой 22 цагт ажиллаас буухал юм бол үнэхээр бид нар эрт бууж ийн гэж үздэг байсан. Тэгэл ерөөсө үүр цайтал баг 4 мөрөвтч буух үе зөндөө байсан. Тэгэл бид нар шир найзлал байж идэл чинь тэр 98 онд
нараа битэр хамгийн мухарт хоёлаа суудаг байжсэн чи харин өдөр ирэл нөгөө чуулал юугаа ширээгэд ирлэл хөвдсөн. Тэгэл би тэд гайхал яасан бэ гэл хэдүүлээ би бинээсээ нэг шимнэлтэл асуугаал байжсэн нь асуулаа нараас яасан бэ юу болов ийм үлгэл гэсэн чинь намайг ерөнхий нэгтлэн бодогч болгоно гэдэг. Хоёлаа тэгээд би тэд чинь бүр бөөн баярлж байгаа юм чи юу ярьж байгаа юм бэ энэ чинь дотроосоо бас ерөнхий нэгтлэн сонгогдож явах чинь юу яах юм байхгүй. Тэр үед бидний дарга чинь давуу дарга байсан. Тэгээд давуу дарга дээр бол ер нь гадаад тооцоо хариуцсан нараа их орж ажиллаа танилцуулдаг. Тэр үеийн орлогч харьцангуй их ихссэн. Тэгээд дээрэс нь би бол өөрөө нөгөө ахлах нэгтлэн гэдэг утгаараа бол мөнгө өрөнгөө хариуцаж 2 дугаар гарын үсгээ зурдаг. Тэр нь олон улсын стандартаараа тэгж ахлах нэгтлэн бодогч нь мөнгө өрөнгөө хариуцсан бол тэр 2 дугаар гарын үсэг зурх хэрэгтэй гэдэг. Давуу дарга дээр бас их орж ажиллаа танилцуулж юу яадаг байсан. Тэгэхээр яг нь одоо яг энэ юун дээрээс асуугаад яг давуу даргатаас ярилцлаганд орсон танаа дээдлийн үеийн санхүүхэнтэй орсон. Яг чи тэр мөнгө өрөнгийн нэгтлэн гэж байсан ба шүү дээ. Ер нь одоо яг санаж ивэл өдөрт гэдэг юм уу яг хэдийг олдог гэсэн юм бэ? Тухайн жилд одоо тэдэн оны нэг өдөр их санах юм байна. Одоо дээгүүр өнгөрөлтөг. Яг хөө бид нарыг анх ажил авч байхад бол өнгөрөлтийн орлого бол их л бага байсан ер нь бол тий байсан 96 мянга гэхэд бол Нислэгийн тоо 8 байсан. Жилийн. нэг 20 хэдэн мянган доллар молор шахвал их л бага тоо бид нарыг анх ажилд орж хад байдаг гэсэн. Тэгэл жил ирэх тусам тэр Азийн хөгжлийн банкны тэр аэропортыг хөгжүүлэх төсөл, навигацийг хөгжүүлэхдээ хоёр том төсөл хэрэгжиж нөгөө газрын үйлчилгээ, навигацийн тоног төхөөрөмжүүд бол одоо олон улсын жишг түрээд онгоц дээгүүр өнгөрөлтийн орлого бол үнэхээр их нэмэгдсэн. Хамгийн сүүлд одоо 2013 оны байдлаар ихэд чинь л манай навигацийн орлого бол 100 гаруй тэрбум төгрөг төрж бид нар навигац чинь бас нэлээд өндөр тоотой орлого төлрүүлдэг байсан. Тэ? Тэгэхээр яг би энийг яагаад асуугаад тодорхойлоод байсан гэхээр жишээ нь одоо та нарын ярьж байгаа мэрэгжлийн юм дээр их гоё тийм дататай гарч ирээд байгаа байхгүй. Энэ төслүүд хэрэгжиж ийж тий. Бүх үе шат дээр төслүүд нь хэрэгжээд тэгээд олон улсын стандарт хангаж байгаа учраас энэ орлого боддуулж өсч гарч ирж шүү дээ. Үнэхээр яалтч байхгүй бид нар бол нэгтэн бодох хүртэлийг бол энэ олон улсын стандартад бол хамгийн түрүүнд төр өмчт байгууллагын хэмжээнд бол хамгийн түрүүнд нэвтрүүлж шилжиж орсон. Тийм л байгууллага. Тэгэхээр та нар бол үнэхээр энэ байгууллагын өнгөтэй өдтэй явах бүхэл юмыг өстой сайн муу хэлүүлэн тий өстой түрүүний хүн дадлуулан сампан цохоход гадагшаа явж яадын гэдэг шиг тий энэ их юмыг сөржиж өдөө шатанд хөргөж чадсан л баг. Ер нь тэгээд энэ санхүүгийн мэрэгчлэлтэй улсууд энэ юм хүмүүс чинь одоо ард түмэн одоо жишээл юу гэдэг нийт олонд бол нэг гэгээлгээр тайлбарлсан уран зохиол сайхан кино байдгүй шүү дээ. Одоо нэг дарга хоторох гэсэн нөгөө тракторын дугуй 8-ыг энтер гэсэн чинь юу нөгөөдөл нь хотор үзэрсэн чинь танах тэргээр яадгийн 4 наашиг нь яруу дээр нөтсөн чинь 2 л болоо танаад. Тэгэл энэ дээргээл тэр энэ дарга марга яруу санхүүгийн чинь дандаа юм хасч идэг юм биш юм уу? Тэгж л ойлгосон юм шүү дээ. Тэгэхээр бас юм нэмж хэлэхэд бид нар бол бас яг иргэний засгийн салбарынхаа хэмжээнд зайлшгүй шаардлагатай бичиг баримт нөгөө анх шатны санхүүгийн бичиг баримтуудыг боловсруулсан. Тэрний хүчээр бол одоо санхүүгийн аливаа нэгэн шалгалт хийхэд бол бид нар бол санхүүгийн баримтын иж бүрдэл гэдэг юмыг бол 100% хангаж одоо нэвтрүүлж ажилласан. Одоо ч гэсэн тэр зарчим бодол мөрдөгдөж ажиллаж байгаа. Тэр бол үнэхээр ямар мөнгө шилжүүлэхэд ямар бичиг баримтууд бүрдүүлсэн байх ёстой вэ? Ямар тэр баримт нь ямар стандарттай ямар юу байх вэ гэдгийг бүгдийг бид нар одоо баталгаажуулж яг бас нэг системийн онцлог бас нэг тийм маягтуудыг бол боловсруулж мөрдүүлсэн байна. Ер нь тэгээд санхүү гэхээр тухайн үед чинь хин цалингийн
байсан. Чинэтэй дараа нас ойдоо хичнээн үнэтэйсэн. Ер нь тэгэл санхүүг бол яаж хөтлөх вэ? Тэр ч ойлгомжтой л дээ. За баярлалаа л та. За дараагийн хүн маань За би бүгдэнд энэ өдрийн одоо сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ингээд бүгдээрээ цугларсандаа айгүйх баяртай байна. Олон жил одоо ингээд цогтой хамтдаа ингээд ажиллаж амьдарч ирсэн болохоор зэрэг бүгдээрээ баг ах ихч дүүнер шиг болцгоодсон. Би энийгээ сандаг болцсон. Одоо ингээд олон жил өнгөрцөн ч гэсэн ингээд өргөлж би энийгээ санаж ингэж явдаг. Тэгээ өнөөдөр ингээд бүгдээрээ цугларсандаа айгүйх баяртай байна. За би болохоор 1989 онд санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 1992 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд 91 онд төгсөөд 92 онд бас одоо буян тухай одоогийн буян тухай нисэх буудалд одоо бас сонгон шалгаруулалт нэгтлэн бодогч нэг нэрв нэгийг аавна гэсэн сонгон шалгаруулалтаар тухайн үед одоо Мят нэгтгэл гэж нэртэй байсан 1992 онд дарга нь Хоролд орж гэдэг дарга байсан. Хүний нөөц одоо одоогийн нэрээр хүний нөөц одоо боловсон хүчин шийтргой гэж байсан. Тэгээ ерөнхий нэгтлэн бодогч нь Баян Жаргал, ахлах нэгтлэн бодогч нь Намсраагаа байсан. Тэгээ 2 3 тооцооны нэгтлэн бодогчтой ер нь захиргаа нь бол маш цомхон. Тэгээ цахилгааны инженер гээд Мигмарсүрэн, Дэй Мигмарсүрэн, энэ Мигмарсүрэн гээд ингээд захиргаа нь маш цомхон буян тухай нисэх буудлыг анх одоо буян тухай нисэх буудалд одоо анх ажилд орж ирж исэн. Тэгээд тухайн үед болохоор нэг цэргийн одоо юу байсан юм уу тал нь ийм нэг 3 зураастай гоё цэргийн биш нисхийн гоё гítэл өмсдөг байсан. цэнхэр хувцастай уу? Тий, цэнхэр хувцастай байсан. 92 онд анх ажилд орж ирж байгаа. Тий. Тэгээд ингээд тэр хувцас өмсөд явахаар ингээд автобусны буудлаас ч өөрөө онгоцны үйлчлэг ч юм уу, нисгэх ч юм уу гэл аюу хүмүүс сонирхол бид нар чинь тэгээд тухайд бүгдээрээ гоё цэргийн цэнхэр биш нисхийн гоё цэнхэр гíтлээ өмсөөд үнэхээр гоё ажилдаг байсан. Тэгээд тухайд болохоор зэрэг яг миний 92 онд ажиллаж байхад компьютерт ороогүй бүх юм цаасаар тэгээд цаасан жишээл өр авлагын одоо данс гэхэд ингээд томоо юм бүр ширээн дээрээ багтахаар тийм том юм цагаан цаасан дээр бид нар өр авлагынхаа дансыг ингээд хөтэлдэг. Тэгээд давхар бид нар чинь нэг тооцооны ихлангаа хийн. Тэгээд цалин малингийн бодно. Тэгээд инхээр зэрэг ерөөсөө цалингийн дансны тооцоо нэг 0.1 мөнгөний зөрөөгүйгээр ингээ гардаг байсан. Тэрэндээ л аgiuх баярлдаг. Бид нар бол зүгээр үнэхээр бас нөгөө сайн сургууль төгссний өвчин санхүү эдийн засгийн техникум Монгол Улсын их сургуулийг төгссний өвчин бид нар нөгөө толгоо өвтөхгүйгээр тухайн үеийн санхүүгийн тооцоог хийдэг байсанд аgiuх баярлж авдаг. Өөрөөсөө бас сонирхолтой болохоор нөгөө ядрахгүйгээр ажиллаа хийдэг байсан. За тэгээд 96 онд нөгөө нэг иргэний засгийн одоо тухайн үед иргэний агарын тэрэг удирдах газар гээд тэнд одоо ингээд бүх системийн автобаз, буян тухай одоо хөдөлгөөн, холбооны алд гэдэг ингээд олон албууд дотроос ингээд нэгтлэнгуудыг бүгдийг сургалтын суулгаад тэгээд нэг хичээл заасан юм. За тухайн үед азар ингээд хамгийн өндөр оноог нь би авсан байдгийг мэдгүй тэр бол нэг тийм мэдгүй тухайн үед нэг тийм сургалт хийгээд тэгээд хамгийн анх одоо энэ баяр сайхан дарга баясаагч ингээд нэг гадаад руу Америк руу явах гэжсэн үү те явах гэж байхдаа ундраа сайн ажиллаарай гэд надад бүр хэлээд тэгэхэд яг би яг тийшээгээ шилжиж байгаа юм байна да гэж ойлгоод тэгээд яг дараах нь ерөөсөө явсныхан дараа таны тушаал гарч байгаа та удирдах газар руу шилжнэ гэдгсэн чинь би бүр уйлаад буян тухайтай айгуу дуртай бүр тэр үед чинь ингээл яг тэр үед ажиллаж байх үед чинь одоо ингээл онгоц нисэл пижигнэл хэвээр тухайн үед бид нар чинь дүүци фрэ гэл нэг онгоцны баг нөгөө онгоц ингээл нисэл буугаад ирэхээр тэр үеийн дүүци мөти бүх тооцоог нь хийдэг байсан. Зөндөө олон мөндөл арх зэрэг гэж яаж гэсэн гой бүхэл тэр тооцоо моц хийдэг. Тэгээд тэр үеийн дэлгүүрийн тооцоо тусдаа нэг дэлгүүрийн нэгтлэн бодож сүүлд нь орж ирсэн болохоос тухайд бид нар бүгдийн нэгтгэл хийдэг байсан. Бүх тэр буян тухайн нисэх буудлын үндсэн хөрөнгөл бүх тооцоог нь хийдэг байсан. Цөөхөн нэгтлэнгуудтай ингэж байдаг байсан. Тэгээ 96 онд бид нар удирдах газар руу одоо таныг авлаа гэхээр би бүр уйлаад би явмааргүй байх гэдээ уйлаад явж ирсэн сандгийн нөгөө буян тухайн нисэх буудлаа аюу хайртай. Тэгээд иргэний агарын тэрийн удирдах газараа анх ороод тэгэхэд ингээд дандаа хамгийн анх шилжиж очиход дандаа настай Ёндонгой, Сандуужуугай тэгээд Цэдэвдоо тэгээд Цэрэн Батаагай ингээд дандаа настай юм нэгтлэнгууд дээр анх ингээд хамгийн анхны ингээд шилжиж очиж ирсэн тий. Тэгээ баясаагч
тэр баясаагч бид нар ингээ хүлээж аваад тэгээд тухайн үед Нансалмаа гэж нэг харин ганц залуухан нэгтлэн байсан. Тэгээд гадаад тооцоог нь хариуцдаг. Тэгээд за ундраа чи Нансалмаа гэдэг охин шиг л ажиллая шүү гэж бид нарт байнгын ингээл хэлээд бид нар л үнэхээр тухайн үед баясаагчаас үнэхээр айдаг байсан. Дараа нь нөгөө цог үүр цайх гэд үнцөрөнгөөс нэг нэгтлэн ирээд тэгээд юу хөдөлгөөний албанаас наран цэцэг, амар заяа, том наран цэцэг гэдэг ингээд 3 нэгтлэн ирж байсан. Ингээд тухайн үед яг бид хэд ингээд хамгийн анх цугларч эхэлж байсан тий. Тэгээд дараа нь араас нь тэгээд жижиг баярмаа, тэгээд олноо орж ирээд, тэгээд том баярмаа орж ирээд ингээд 10 хэдэн нэгтлэнгууд ингээд цуглараад 201 номерын өрөөнд бүгдээрээ 10 хэдэлээс суугаад урд урдаасаа хараад ингээд өдрөн цайны цагаар зарим үед нөхрүүдийгээ хоолыг авчруулдаг, өдрийнхөө хоолыг бүгдээрээ бөөнөрөө иддэг. Үнэхээр гоё хамт олон өсөж исэн тий. Тэгээ ахмадууд айгүй хүндэлдэг, албан тушаалын маш хүндэлдэг, айгүй тийм хүмүүжлэлтэй одоо охтууд бид нар ингээд анх ажилд орж эхэлж байсан. Тэгээд тэрийг ингээд дурсахаар тэгээд 2005 онд би тэгээд Америк руу нөгөө гэр бүлээрээ явж исэн. Тэгээд Америкт очиод 8 жил амьдрахдаа хамгийн их санаж байсан, ээж аваасаа илүү санаж байсан ингээд хамт олон амир санаж байсан. Эдгээр чинь ингээд байнга ингээд бичлэгээр бид нар хоорондоо харьцдаг. Тухайн үед ингээд энэ хэдийг хараад бүр амар санддаг. Тэр үед нөгөө нэг Америкт алтайгч нараа 2 ирж исэн. Би бүр алтайгч ингээд Америкт анх ирэхээр ингээд өөрийн маань ээж их чинь ингээд урдаас нь баг ингээд уйлал гүйж очиод тэрвэрэд бүр амар гоё тэ эднэрийгээ ирэхээр зөв аюуг сандаг. Тэгээд 8 жилийн дараа 10 жил тасраад буцаад одоо нисгтээ ингээд буцаж орж ирсэндээ аюух баярлаг. Яагаад гэвэл ингээд аюух санаж ирээд нөгөө нэг өөрийнхөө дуртай мэрэгжил, өөрийнхөө дуртай хамт олондоо ингээд буцаж орж ирсэндээ аюу баярлж ажилладаг. Одоо ингээд би буян тухайн нисэх буудалтай бас санхүү хариуцсан менежерээр ажиллаж байгаа. Тэгээд тухайн одоо анх орж ирэхдээ 2014 онд бас иргэний засгийн ерөнхий газартаа бас сонгуульч шалралтаар орж ирсэн. Ер нь бол миний үе шатад бол дандаа сонгуульч шалралтаар ингээд тэнцээд бас азтай юм уу те тухайн Аз үе таард юм уу тэг сонгуульч шалралтаар орж нисгтээ ингэж ажиллаж явж байгаа. Тэгээд өнөөдөр хүртэл ажиллаж одоо 20 дунд нь тасарсан болохоор нэг 25 жил ажиллаж яваад айгүйх талархаж нисгтээ их хайртай. Тэг их талархаж явдгаа. Тэг. Тэр анх нэгтгэж яхад цалингийн нэгтлэн гарна анх орж исэн. Тэгээд бүх буян тухайн нисэх буудлал нэгтгэгдээгөө бусад бүх албан нэгтгэхэд 700 хүний цалин зэрэг бодож исэн. Бүх цалингийг бодоод нөгөө нерв нь бүгдийг гараар ингээд шуудаатаа мөнгө авчираад тий. Тэгээд бүх одоо албатынхаа хүмүүсийг ингээд цалингийн тараадаг байсан тий. Сосор арам гэд манай нерв байсан. Тэгээд өстой мундаг эмхтэй яаж яхад өөрөө айгуу тийм сайхан эмхтэй байсан тий. Тэгээ одоо ортол ингээд би энийгээ санаж дурсаж явдгаа тий. За баярлаа. Өнөөдөр хэдэн он байна мөнгө? Тэр чинь 96 он. Кашер хийгээд тий. Кашер өгдөг. 700 төгрөгийн цалин. Тийм ээ 2000 тийм ээ. Тий. Тэгээ ер нь карттай саяхны юм болчиход байгаа шүү. Саяхны тий. Тэгээ томоо шуудаатай цалин ирдэг гэсэн тий иргэний засгийн. Тэр нэг жижигхэн нервын өрөөнд тий. Тэгэл орохоор нэг хайхтар мөнгөний үнээр өнөртөг тий. Тий. Тэгээд их айгүй хэцүү манай лагвагч бас яг жижигхэн өрөөнд сууна. Тэгээ нөгөө хамгаалт гээд ямар ч цонхгүй. Нөгөө холгой зэлгэнээс. Тэгэл жоохон бажгаал зал яасан лагвагч хэлэхээр. Тэг жоохон амьсгалаад байгаа юм. Тэгэл үнэхээр дагаад ороход тэр мөнгөний үнээр танаар тэр жижиг өрөөнд тий. Тэгэхээр тэр мөнгийг яаж хамгаалах вэ гэж бодохоос биш хүнээ яаж хамгаалах вэ гэж бодохгүй шүү дээ. Тэр нэрв тий. Одоо өдөрд бол чигшүүлэгч тавих хэрэгтэй. Айгууд нөгөө төрөний ярьслуудаа шиг кофе цай тавих хэрэгтэй. Агааржуулагч тавих хэрэгтэй. Тэр үчи баг бүхэл нөхс үеийг хаагаад нэг яг юм хүндэл мөнгө байдаг байлаа шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За одоо том баярмаа. За бүгдөөрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нисгүүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн бол бас санхүүгийн алба бас 100 жилийн ойл гэсэн үг. Ягаад тэгэхээр ямарваа байгууллага мэдээж тий байгуулагдсан цагаас эхлээ санхүүгөө байгуулах гэж байдаггүй. Энэ үгийг бол одоо манай аав хэлж ирсэн. Миний мэрэгжил сонгоход би бол 1997 онд Монгол Улсын их сургуулийг Нёба эдийн засагч мэрэгчлэр төгсөөд яг 6 сарын 20-нд диплом аваад 7 сарын 1-нд ажилд орсон. Тэгээд одоо энэ том түүхтэй энэ сайхан байгууллагатай ажил амьдралаа холбоод 28 жил болж байна. Эндээ бол маш их баяртай явдаг, их талархаж явдаг.
За намайг үлгэдэж авсан бүх удирдлагууд маань бол одоо яг энд байна. Баяраа дарга, баясаа агч, нараа дарга, алтаа агч нар бол яг дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдийг бол одоо яг энэ зэрэгний ажил амьдралд холбосон хүмүүс бол энэ хүмүүсийн гавья гэж боддог. Тухайн үед бол хүүхдээсэн одоо хүүхдэл гэх юм да 25 настай л орж ирж ирсэн. Тэгээд яг сургуулийг бол одоо онлоор нь төгсөөд ирсэн л байсан. Тэгээд энэ салбарын санхүүгийн үйл ажиллагаа ондоо ирээд баланс тайлан гаргана гэдгийг мэдэхгүй үзээгүй байсан хүн энэ зэрэгэний одоо ингээд ажил амьдралтай мань холбож өгсөн энэ хүмүүстэй бол байнга талархаж явдаг. 15 жил бол би иргэн нисгийн ерөнхий газар тооцооны нэгтлэн бодогч хийжсэн. За нөгөө томилолт КАС хариуцдаг. Одоо нөгөө КАС баярмал гэдэг баг сүүлдээ том баярмал болсон баг. Тэгээд КАС томилолт хариуцж ирсний хувьд бол бүх юм кашаар явж исэн үед бол одоо жолоочоосоо эхлүүлээд дарга хүртлээл бүх хүнтэй харьцдаг. Одоо баг мэдгүй хүн бол байдгүй бах тий. Тэгэл нөгөө томилтын тооцоо хийхгүй мөнгөө аав нь өгөхгүй гэл одоо бүхэл юм касаар ордог байсан үед сүүлд л одоо картанд орцсон явж байгаа. Тэгээ 15 жилийн иргэн нисгийн ерхий газартаа тооцооны нэгтлээ хийж хагаад 12 оноос газрын засгийн үйлчилгээний албанд ахлах нэгтлэн бодогчоор ирээд за тэгээд эндээс нисдэг бодлуудын удирдах газар ерхий нэгтлэн бодогчоор очиод иргэн нисгийн үндэсний төвд очиод хөдөлгөөнд албанд нэг очиод одоо ер нь бол тойрол ер нь бол дан санхүүгийнхаа ажлыг нэгтлэн бодогчийн ажлыг хийж яваад одоо сая бүтцээр бол аудитор болсон. Тэгээ одоо ер нь бол том одоо Цэрэнбатаагаа, Сандвижуугаа, Цэрэнбэлгоо эднэр шиг л алхмаар нь явж гин нэгтлэнгээ хийж байгаа л тэгэл аудитор болол тэгэл тэтгэвртэй гарах гэдэг тийм л алхам дээр явж байгаа. Тэгээ одоо энэ иргэний нисгийн 100 жилийн одоо 80 жилийн үзлээ, 90 жилийн үзлээ, 100 жилийн үзлээ гэхээр одоо ер нь тэгэл 30 10-ыг үзэж чинь л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ 30-10-ыг үзэх хугацаанд бол бид нар бол одоо бас санхүүгийн хувьд бол нэлээд том ажилд нь бол оролцож исэн. За одоо Артур Андерсны төслөөс өсвөлэл санхүүгийн програм гэхэд бид нар одоо 5 дахь програм дээр явж байна. 5 дахь програмыг энэ том 25 6 нэгжийн санхүүг нэгтгэдэг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ гэдэг бол бас нэлээд хүч чармаалт сэтгэл орж байгаа үйл ажиллагаа байдаг. Тэгэл орон нутгийн нэгтлэн бодогч нар нэгтгэл байна, төвийн нэгтгэл байна. Энэ бүгдийг одоо оролцуулаад нэгтгэл хийгээ явна гэдэг бол бас юутай бас нэлээд хичээл зүтгэлтэй ажил байгаа. Тэгээд энэний хажуугаар бас одоо ингээд түүхэнд бол одоо шинэ Чингис хаан сонгосны буудлын одоо бараг шав тавиад тэнд нөгөө харуул манаач ажиллаулаад нүүрсний мөнгөнд гаргаж явах үеэс нэхлээд ашиглалтанд ороод одоо үйл ажиллагааны эхэлтэл нь бид нар одоо бас энэ санхүүгийн үйл ажиллагаатай бас ингээд холбогдоо явж байгаадаа бол маш их баяртай. Бас л нэг түүхэл гэсэн үг л дээ тий. Тэгээ энэ түүхийг бүтээлцээ одоо бид нар чинь шинэ эс буудлынхаа хөрөнгийг бүртгэлдээ төрийн хэмжээний бодлого зохицуулалтын газраар бүртгэлд ахуулаад эргээд нөгөөдгийгээ тооллого хийгээд эргээд бүртгэлээ хянаад явж байгаа. Одоо дараагийнх нь асуудал болохоор одоо нөгөө агентлагаас иргэний нисгийн үндэсний төв төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг дээр хүртлээр салхад нь санхүүгийн үйл ажиллагаанд оролцоод явна гэдэг бол бас ер нь бол том түүхэн үйл энд оролцоод явж ийн л гэсэн тийм юутай өөртөө бол маш бахархалтай явдаг. Тэгээ ер нь бол манай иргэний нисг гэдэг бол нисг гэдэг нэр бол ер нь бол хүмүүс бол маш өргөн хүрээгээр авдаг. Бараг гайлд ажилдаг хүний гайлын асуухад л танаа гайлаас гэж ярьдаг. Гэтэл нөгөө уг ухтгуунаа бол бас нөгөө хүмүүс ч болохоор нисгэл гэхээр гайланч байдаг, шалгамж байдаг гэдэг шиг л ойлгодог. Тэрнтэй адилхан бидний ажлын хүрээ бол тийм өндөр хэмжээнд өндөр юутай далаацтай явдаг ажил. Тэгээ одоо манай хүүхдүүд бол баг нэгтлээ хийхгүй гэж ярьдээ шүү дээ. Ягаад гэхээр бид нар гэрийн бараа хардгуу. Одоо бодит жишээ нь бүгд юун дээр байдаг болохоор эмээ өвөгийн гараар өсөөл хөрх юм тэндээ баг нэг ээж агуу хүчгэл өсчээд тийм л хэмжээнд явсан. Гэхдээ ингэж явсандаа бол би нэг тийм одоо ажил ихтэй явсан гэж гутардгүй. Харин бахархаж явдаг. Энэ ажилдаа бол их өөртөө бол одоо энэ өөртөө ихтэй энэ ажлын одоо дадлаг туршлагыг бол энэ удирдлагууд маань хүлээж аваад биднэрт маш их юмэг сургацсан. Одоо алтаагч гэхэд би нэг 2007 онд төрчөөд ирэхэд 2008 онд ирэхэд би чинь 3 аймгийн нисэх бодол. Тэгээд нисэх цагаар нөгөө дотоод сэрчмаа ядж байгаа декрет аваа явуулсан. Дотоод авиа компани тооцоотой
Тэгээ олноо яг зөрөөд надтай декрет авцсан нисгтэр гэрнэ байдаг гэсэн. Шүн сууж байгаа нөгөө балансаа гаргаж амжихгүй тэр чинь 3 аймаг дээрээс нь нагцаа цагуурийн төв тэгээ дотоод авиа компани тооцоод байсан юм чинь балансаа гаргах гээд олноогийнх руу орой уцтаа танаад орж хооно шүү гэж програм хаагдтал сууж байгаа. Тэгээ тухайн үед бол бас боддог лсэн ялах хүүхдтэй одоо амар их ажил өглөө гэл тэгснэ би бол одоогийн юунаас харахад бол яг одоо энэнийг шахах юм бол энэс энэ хэмжээний юм гарна гэдгийг энэ хүн бол бас нэлээд шахаж ийсэн байна гэдэг үнцгээ. Зүгээр би ажлын сул талыг хараад тухайн үед за одоо хялбарыг хараа явж исэн бол бас магадгүй те ийм юунд авч чадахгүй хэмжээнд явах байсан юм уу гэж өөрийгөө бол бас мэдлж явдаг. Тийм болохоор одоо ер нь бол манай бидний 10 хэдэн хүний хийжсэн ажил одоо бол манай санхүүгийн хувьд чинь бол 50-60 хүн болчиход байгаа ш баг нэгтлэнгууд нь. Тэгэхээр чи одоо яг орлого бол нэмэгдсэн, нислэг бол нэмэгдсэн үйл ажиллагаа бол байгаа. Тэгээд тэр хэмжээгээр бас ерөнхийдөө ганц санхүүгийн оронтой биш, ерөнхийдөө бол далаасаар бол баг 2000 гаруй хүний оронтой болчиход байгаа шүү. Бид нар чинь баг 1300 хүн гэж ярьдаг байсан үе те. Тэгэхээр чин тийм одоо энэ их том айлын санхүүд олон жил ингэж ажиллаж байгаад бол маш баяртай явдаг. Тэгээ энэ хамт олонтойгоо өнөөдөр ийм сайхан түүх бүтээгээд 100 жилийн түүх бүтээгээд явж байгаад бол маш их баяртай байна. Бүгдөөрэнд нь эрүүлийн ад жаргал, сайн сайхан бүхний хүсэн өрөө 100 жилийн 30 жилд нь бидний ажил амьдрал бол холбогдсон байна. Баярбаг аавч нисгэх биш үү? Биш. Би одоо манай аав ээж хоёулаа багш юм. Манай аав бол их сургуулийн багш. Манай ээж дунд сургуулийн багш байсан. Тэгээд сургууль төгсөөл энд орох хувьд тохиол олцсон. Манай нөхөр бол харин одоо холбооны нэгээс албаны захиргааны инженер. Манай хүү бол бас Арай Монголиод одоо онгоцны инженерээр төгсөөд ажиллаж байгаа. Тэгээ одоо нөгөө хөссөн хүсээгөө нөгөө уламжлал гихчээр ээж аавынхан бас юг хараал хүүхдүүд бас мэрэгжил сонгодог юм байна. Тэгээд одоо баг яг нэгтлэнгийн мэрэгжлийн эзэмшээг гүч гэсэн нисэг гэдэг нэрэнд оруулаад одоо бас залгамжлал явж байна. За баярлалаа. За манай отхон дараагийн хүн чинь олон том байсан. За өдрийн тод хэлдэ. Чи амар содон шүү дээ. Бараг 90-ээс сэтгэхэд Монгол улс содон нэртэй шүү. Чи нэг сайхан тод хэлээч. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Цэранбатын олон том баясгалан гэдэг. За би санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1997 онд төгссөн. Нэгтлэн бодогч эдийн засгч мэргэжлэр төгссөн. Би энэ иргэний эсхийн салбарт орж эхлэхдээ бол ер нь бол яг ажилд орохдоо 97 оны 5 сард буюу ер нь бол яг сургууль төгсгийнхаа яг л өмнө орж исэн. Тэр үед бол 97-аас төгсөх курстэй бол юуны үйлдвэрлэлийн дадлага гээд сургуулийн төгсөх курсынхаа дадлагыг иргэний эсхтэр хийжсэн. Тэгээд тэр үед дадлага хийж агаад тэгээд шууд үргэлжлүүлээд ажилд орсон байдیں۔ Тухайн үед бол яг дадлага хийж явах явцад төрөний дурдгдсан Нансалмаа гэдэг нэгтлэн байна. Ажлаасаа чөлөөлөгдөх болоод тэр хүний оронд ер нь бол шууд ажилд орж исэн. Тэр хүнээс бол бас 97 оны 5 сард агарын навигацийн үйлчлэгээ үзүүлж байгаа тэрний тооцоог гадаадын авиа компани тооцоо гэдгийг хүлээж авч анх ажилд орж исэн. Тэр үед бол Баясаа ихстер бас тэгээд Нансалмаа ихч маань ажлаас гарах үед бол бас танилцаж өөрийнхөө тухайн үед бол дадлага хийжсэн югаар бол бас баясагчд нарт боломж гарсан үед тэр үед бол бас тэгээд 5 сард ажилд орж исэн. Тэгээд ер нь бол 6 сард сургуулаа төгсөөл ерөнхийдөө бол тэр чигээрэл дадлага хийж явах явцдаа ерөнхийдөө ажилд орсон. Тэрнээс хойш одоо хүртэл ажиллаж байна. 97 оноос тооцооны нэгтлэн бодогчоор ажилласан. Тэр үед 97 оноос ажиллаж байхдаа бол гадаад тооцоо бас битгэж бас бие биенээ ингээд кредитний эмэгтэйчүүд их олонтой кредитнүүд бол бие биенийхээ ажлыг сэлгэн ажиллаад ингээд явжсэн. Тэгэл гадаад тооцоод бас томлолт нэг хэсэг бас цалин кас гэл бас ингээд бие биенийгээ уламжлуулаад баярын хэсэгээс кредит явахад би ажлыг авч ирсэн гэл хэсэгчлэл битгэж ерөнхийдөө бол нэг тэгээд ерөнхийдөө би бол үндсэн хөрөнгө барометраас бусад ажил дээр л ер нь ажиллаж явж ирсэн. 2009 оноос 13 оны хүртэл зохион байгуулалтын өөрчлөлтөө болмоос алба нэгжүүдэд бас нэг санхүүгийн нэгжийг бий болгох үед бол холбоо навигацийн
тэр үед бол техник хангалтын алба, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба гэдэг 3 албыг хариуцсан агрын навигацийн үйлчилгээний газрын харьяанд тэр 3 албаны санхүүгийн тооцоог хийхээр ахлах нэгтлэнгаар тийшээ очиж байсан. Тэр үед бол тэр яг үйлдвэрлэлийн тэр агрын навигацийн санхүүгийн үйл ажиллагааг бол иргэний засгийн ерөнхий газрын дэд дарга Алтан цум даргын удирдлаганд тайлан балансаас танилцуулж мөнгө хөрөнгөд захиран зарцуулж тэгж ажилтдаг байсан. Тэгээд 2013 оноос буцаад иргэний засгийн ерөнхий газартаа үйлдвэрлэлийн нэгтлэн мат бүртгэлийн албанд алба гэж тухайд бий болсон. Тэр үед л амар зай ахлах нэгтлэнгаас ажлыг аваад бас зохион байгуулалтаар бидгээд бас шилжилт хөдөлгөөн хийгдэж их ажиллаж байсан. Тэр үед 13 оноос 16 оны хүртэл үйлдвэрлэлийн нэгтлэн мат бүртгэлийн албаны дарга бөгөөд ахлах нэгтлэн мутгч гэдгээр ажиллаж байсан. Энэ бүх хугацаанд ерөнхийдөө бүгд л бас бид нэг альч нэгжээр очисон ч бас санхүүгийн тухайн үед бол тусдаа санхүүгийн нэгжүүд дандаа санхүүгийн тайлан гаргаж явж байсан. Тэр үед бол дандаа иргэний засгийн ерөнхий газар дээр бид санхүүгийн тайлан балансаа нэгтгүүлж явж байсан. Тэгээ энэ бүх удирдлагын дор бидгээд бас мэрэгжил арга зүйн зөвлөгөөг аваад дэмжлэг бас аваад ингээд бас бидгээд санхүүгийнхээ үйл ажиллагаагаас удирдан зохион байгуулад ингээд хамтдаа бүгдээрээ нэг санхүүгийн бүхэлдэн том нэгж дор бас хамтарч ажилласан энэ бүх хүмүүсээс ер нь бол одоо тэгэл энэ дотор баг хамгийн баган чухал бий л байгаа л да. Ер нь бол тэгээ энэ бүгдээс энэ бүх удирдлагуудаас хамтран ажиллажсэн бүх хүмүүсээс бас би бас их юм сурж одоо бас бид хэдийн ажил ингээд амжилттай сайн үргэлжлүүлж явж байгаа нь бол энэ хүмүүсийн бас өөрнөлөө бид хэдийгээс мэрэгжил арга зүгээр хангаад бид хэдэд бас ингээд бас зөв чиглүүлж явж ирсэн байна. Бид хэдийн ажлын одоогийн амжилтанд хүрсэн бас уялдаа холбоотой байдаг. Ер нь бол мэдээж нөгөө уламжлалгүй шинжилэл нөгөө өчигдрөө өнөөдөр байхгүй гэдэг шиг бид хэдийн одоо иргэний эсгийн 100 жилийн түүхэнд бол яг төрөний баярмагчийн хэлдгээр бид хэд одоо л ингээд баг миний бит хоёрын хамгийн сүүлдсэн баярмагч төрөд бол ингээд 28 дахь жилд баг 30 жил ажиллаж байгаа. Яг л 3-1-ийн лараг ингээд ажил хөдөлмөрөөр холбоод ингээд явж байна. 17 оноос бол бас бид одоо хүртэл ерөнхийдөө бас санхүүгийнхаа ахлах нэгтлэн бодгочоор одоо өнөөдөр хүртэл ажиллаж байна. За энэ хугацаанд ерөнхийдөө бол бид хэд маань бас янз бүрийн цаг үеэд дагаад бас янз бүрийн зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт гарч байгаа үед бол бүгд л бид нар нөгөө сэлгэн дандаа ажилладаг байсан. Тэр үед бол би бол ерөнхийдөө голцоо агрын навигацийн үйлчилгээний харьяа алба салбаруудаар ерөнхийдөө бол ингэж сэлгэн ажиллаж байсан. Одоо төрөний дурдсан техник хангалт хөдөлгөөн, нисхийн мэдээлэл үйлчилгээ, дээрээс нь шалгалтын нислэг, нислэгийн журам зохиох алба гээл онцлогын хэмжилт алба ингээл энэ үйлдвэрлэлийн 6 албатай албаны санхүүгийн үйл ажиллагаатай бол холбогдож бас тэрүүнд нь оролцож ингэж бүртгэлийн үйл ажиллагаанд оролцож хувь нэмрээ оруулж явж байсан. Бид чинь тэгээд одоо бол шинэ зохион саяын дээр манай хэд маань хэллээ одоо бүх цаг үеийн нөгөө төсөл хөтөлбөр бүх санхүүгийн програм хангамжийн шилжилтэнд бол ерөнхийдөө хамгийн эхлээл нөгөө манай удирдлагууд дандаа шийдвэр гаргах төвшөнд ингэж ажиллаж байсан. Тэрийг дандаа хэрэгжүүлэх төвшөнд бол дандаа гар бие орж ажиллаж одоо бид нар ингэж явж байсан. Түрүүн алтан цэцэгчийн хэлдгээр бас бичиг баримт бодлогын хэмжээний бичиг баримтыг үйлдэж эхэлсэн. Яг тэрүүнд бол одоо бид хэд бас одоо саяын Монгол Улсын засгийн газрын тогтоолын дагуу шинэ бүтц зохион байгуулалт иргэний эсгийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Энэ үйл ажиллагаанаас болоод одоо бид нар бол иргэний эсгийн ерөнхий газар үндэсний төв хоёрын тайлан балансын хувьд л тусдаа нэгж болж гарах энэ үйл ажиллагаанд хүртэл одоо ингээд ундрагч баярмагч бидгүүр бас одоо ингээд үргэлжлүүлээл бас ингээд оролцоод энэнд бол гар бие оролцоод бас энийг зохион байгуулалтыг бол бас бид нар одоо энэ чинь бас бидний нэгсний санхүүгийн түүхэл бас яваад байгаа. Ингээд бас үргэлжлүүлээл бид нар бас энэ үйл ажиллагаанд оролцоод гар бие оролцоод энэнд бас оролцоод явж байгаадаа их таатай байдаг. За баярлалаа. Ер нь ингээд харахад байгаа. Ер нь нисхийн санхүү, нисхийн байгууллага ягаад энэ хүчтэй сайн байна вэ гэхээр ер нь энэ эдийн ярианаас бол доктортой солио халаа баг энэ тэндээс өмцөм орж ирээгүй, энэ тэндээс өмцөм аваа ичээгүй. Яг ийм тогтцоотой
одоо нэг үгээр хэлбэл эдний ярих дуртай нэг одоохны бизнесний ярих дуртайгаар миний зарчим гэдгээр л ер нь явсан л оршоод байгааз. Харин эднээс яриг сонсоод тахтал хамгийн залуу нь хамгийн бага нь гэтэл 20 хэдэн жил 30-аад жил ингээд нэг системд ингээд тогтвор суурьшилтай ажиллаад тэгээд тэр байгууллагын цаашдын хөгжлийг дагаад эдийн одоо сургалт програмын баяслалын энтрийн ярьж ирсэн бүх юмуудыг энэ юуны иргэний агарын тээвэр энэ онгоц технологи бол дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны технологиг дандаа аюулгүй байдлын төвшнгөөс авч явж идэг. Тэгэхээр онгоц бол дандаа шинжлэх ухааны хамгийн боловсронгуй төвшингийг авч. Тэгэхээр тэрэнд үйлчилж байгаа том төхөөрөмж тэрнтэйгээ адилхан байх хэрэгтэй гал. Тэгэхээр тэрийг дагаад ингээд юм нь бодож байгаа бол адилхан тэр өндөрт явахгүй бол ингээд болохгүй. Тэгэхээр эн чинь бас яг ухтаа бол манай бол юу юм байгаа. Яг та бүхэнтэй ижлэх мэрэгчлээ. Яг Улаанбаатар эдийн засагчгээд тэгээд 44 оноос эхлээд энэ мал аж ахуй газар тариалангийн яам тэр нэг 3-ын түүх мөхөн тэрний хаар ажилласан байдгийг одоо арчилсан намын байр байж байгаа тэр төвшөөдөнгийн уртын тэр нэг жижигхэн байшин чинь мал аж ахуй газар тариалангийн яам манайх тэр нэг ацтай шонгийн мод байсан юм а тэрний аралт яг нэг албан газар болохоор тухайн үеийн хашаатай тэр яг албан газрын хашаанд тэр байж ирсэн л гэдэг тэгсэн мөртлөө нэг юм дээр энэ хүрээдсэн чинь энийг төвсөн чинь та нар бүгд тэр одоо ингээд гэр бүл юу юм уу одоо эцэг хийх мэрэгчлийг одоо ингээд сонсоод монсоод энэ авчдаг. Би байхгүй шал ундаа. Би шин цэрэг мэрэг гэж явсаар гад гэртээ баралж байхгүй байж байгаа. Таач тэгээд хүүхэн дагаж яваа. Явсаар байгаа. Нисэж болсон ба. Тэр хүүхэн дагаж явал хөргөн болоод нисэж болсон юм шүү. Садта тэгж орчуулж болно дөө. Тэр нуугаад яах. Ер нь шөхөр мөхрөөр бууж байгаа тэгж байгаа л ирсэн. Даагүй даргачин инженер эдийн засагч юм уу? Тий. Тэгэхээр ер нь ийм л юм байна. Даагүй дарга иргэний засгийн газрын дарга байсан учраас эдний ажлыг маш сайн ойлгож байгаа хгүй. Яг өөр өөрсдийн холбогдлолтой хэрвээ одоо нисхийх гэдэг юм уу, нисхийн инженер гэдэг юм уу тий. Өөр чиглэлийн хүмүүс байсан бол эднэрийн энэ амжилт бас тодорхой хэмжээний буурах байсан баг. Яг тэгэхээр түрүүн ойлголтын зөрөө маш яваас одоо чинь нараа бол нөгөө хаширлаад нэг хүн гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн байгаа хүмүүс бол одоо жишээ нь санхүүг яаж ойлгох вэ? Гэтэл яг өөрийн мэрэгжлийн уртлын тэр инженер эдийн засгийн төгсөөд ирсэн иргэний засгийн газрын дарга хийж байгаа учраас энэ хүмүүст маш нөмөр нөөлөгтэй хамтран ойлголцож чадж байгаа учраас эдний үр дүн. Тэгээд даг даргын дараагийн хэрэгжүүлэлтийн шатаар энэ хүмүүс ингээ гараад ирж байна. Энэ хүмүүсийн шатаар ингээ гараад ирж байна. Тэгэхээр ер нь бол энэ мэрэг зарчим юм уу одоо энэ яг үндсэн гол мэрэгжлийн гэж хэлж болох. Тэгээд энэ юмнуудаа сольж болохгүй байвал уг нь илүү л хурдтай өгч илүү л сайн л болох гэдэг. Би зүгээр нэг имийг асуумаар санагдал эднараа. Тэр инженер эдийн засагч иргэний засгийн инженер эдийн засагч гэж арай өөр байх уу? Бүх салбарт инженер эдийн засагч гэдэг тийм хүмүүс битгдэг байсан. Тэ одооныхоор бол одоо зах зээл одооны тогтолцоогоор бол менежер гэх юм уу та тий. Тэрүүнтэй илүү төхөө. Яг тэгэхээр инженер эдийн засагч гэхэлэр одоо мэдээ санхүү эдийн засгийн мэдлэгтэй байна тий. Хичээл орно. Тэрнээс гадна тухайн одоо ямар салбарын чиглэлээр сурч байгаа юм. Тэрнийхээ эдийн инженерийн дисциплин хичээлүүд үздэг байхгүй юу. Тэгээд одоо хос мэрэгчлэлтэй гэх юм уу. Тийм хүмүүсийг бэлдэж гаргадаг байсан. Одоо уул уурхайд ч инженер эдийн засагч байна, агрын тээвэрт ч байна, төмөр замд ч байна. Тэг бүх салбарт байдаг байсан тийм байна. Би яагаад энийг асууж яана гэхээр бариагч гэсэн мэдж байгаа. Баясаач гэсэн зах зохиос нандаа жишээ нь мят жишээ нь тухайн үеийн улс төрийнхэн орж ирээд жишээ нь нэг хэсэг одоо захиргааг барьлаа шүү дээ. Тэгэхэд одоо манай гангаах одоо талигаж болсон. Тэр хэлж ирсэн. Ямар хэцүү юм бэ? Энэ мэрэгжлийн бус дээрээс нь улс төрийнхэн орж ирээд ингээд түлхэхээр би энэ хүн одоо зорчигчоо эсвэл нэг онгоцондоо тий ийм турбо барьж өгöd ингээд зогсоогоо явуулахгүй бол энэ тоо маань хүний тоо маань багтахгүй шүү дээ.
Тэгэл би ер нь тэгээд энэ эдийн засагч энэ юуныхаа санхүүгийнхаа үгийг сонсохгүй бол ер нь ямар ч байгууллага явдаг юм байна. Тэгэл ер нь манай Мят бас тухайн нэг хэсэгтээ бас нэлээд дампуурл нэлээд хэцүү байдалд орж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр мэрэгжлийн хүмүүсийг ойлгохгүйгээр зовоож байгаа юм тэнд харагдаж штэ миний харж байгаа. А гэтэл бол та нарт бол жишээ Давид арга жишээ тухайн үед ингээ байжсэн гэдэг чинь та нарт бол ажлаа ойлгуулахад амархан байна. Арай төхөм хурдцтай байна. Нарагийн хилдгээр гатгшаа тутгшаа явж чадж байна. Тэр үнэн штэ. Жишээ нь хин хизээ нэгтлэнгуудаа ер нь Монгол улсын хэмжээнд гадагш нь тэгж сургалтанд явуулж байгаа ч үг байна. Ямар ч зүйл анх би катеринг үүсгээд энэ Бадарсан захиралч бас санхүүгийн өмөртлөө энэ аж ахуйн талын сайн ойлгож, менежмент сайн ойлгодог байсан учраас би тоогооч нараа анх удаа юунд бэлтжижсэн. Кореер катерингт. Тэгэхэд бас л нисгч нар юу яриад байгаа юм бэ? Нисгч нараа бэлддэг байхад тоогооч нарыг бэлтэнэ гэж юу байсан. Хоол зурханд бол. Тэгэл эн чин ерөөсө бүхэл юм уялдаатай байгаад л ерөн сургалт те хөрөнгө оруулалт гэдэг юм чин хүндээ орж өгөөж л юм байна л да. Тэгэхээр би та хэдийг бахархаад ингээд хараад ерөн санхүү гэдэг бол ийм юм байна гэдэг бол аргагүй ингэж 2-3 үеэр ингэ циклдэж яваад бие биенийг ойлгож байгаа учраас эдгээр ингэж сайн хүчтэй байгаад байгаа тэр юм байна. Тэгээ байгууллагын санхүүгийн чадвар түүний удирдлагын төвшин их мундаг байх ёстой гэдэг болдог хэлж байгаас юуг бол би бүрэн дүүрэн тэмцэн. Гэхдээ сая бас яг энэ талаар хэдхэн хоногийн өмнө нэг хэсэг улс ярьсан. Тэгэхэд энэ даваг дарга Гүрэлбаатар инженер энэ төр бас яг иймэрхүү юм ингээд оруулж ирээд жишээлбэл одоо Мят компани захирлууд ингээд байж явах үед ажлын үед ажиллагаа доолдсон юм уу эсвэл нэг жоохон тийм одоо нэг жоохон төвшөндөө биш гэх юм уу тийм ээ эсвэл нэг хил амтал. Тэгээд молон дарга орж ирээд Мят компани тэр том ажил хийж исэн тийм хүн одоо нэг сайн болдог хэлдгээр таамдын одоо мэрэгжлийг эзэмсэн юм мэддэг хүн орж ирэхээр ингээд нөгөө өргөс авч байгаа юм шиг суугтай явчихдаг юм байна лээ гэсэн санааг ярьж исэн. Тэр нөгөө цэдв бид нар хар цэдвлгээд байдаг л да хөргөцөл бас тэгээ яг тэгээ хилээд заншицсан. Тэр хоёр бол юу одоо ингээд энэ санхүү байгууллагын эдийн засаг тэгээд сая юугийн хэлдгээр одоо инженер эдийн засгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байвал тэгээд би юу аль нэг компани захирлуулъя. Дарга болъё. Хамгийн том толгой. Тэгээд зэрэг надад юу байх нь? Надад миний эзэмшил мэрэгжил байгаа болохоос биш. Тэгээд түрүүчийн хэлдгээр цалингааваараа даргаагээд багц мөнгө оруулж ирэх юм бол би гарын үсэг зурж авах ёстой гэдгийг мэдгээс түнэс цаашаа тэр юуны чинь элбэг юм. Тэгээд зэрэг надад хэн байгууллагыг зөв авч явахд тусдаггүй гэхээр миний баруунгаар бол тэр өндөр чадвартай санхүүгийн эдийн засгийн мэрэгчлэлтэн байх нь байх шүү дээ тийм ээ. Эртээ даваг дараа нэг Гүрэлбаатар захирал хоёр молонгойг бол ер нь бас нэлээд их өөдөн татсан шүү. Яг компаниг бодхоо удирдахад бидэрт бас зөвлөгөө өгдөг байсан шүү, тэгдэг байсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр том газар ажиллаад том албаар халбагдж ирсэн том мэрэгчлэлтэн бол том л байдаг юм байна л да ер нь. Цаана юм. Нэг тэрнтэй адилхан одоо нисгээс гарсан санхүүгийнхэн бол өөр газар очоод бас л том хонд байж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол анх 94 онд иргэний агарын тэрэг удирдах газар Мят нэгтгэл хоёр бүтцийн хувьд салаад иргэний агарын тэрэг удирдах газар тусдаа санхүүгийн үйл ажиллагаа явуулах энэ процесс бол анханасаа их эхлэн зөв тавьсан юм шиг харагдаг санхүүгийн тухайд. За санхүүгийн мэдлэгтэй мэдээж давг дарга удирдах байсан. Дараа нь ингээд сургууль төгсөөд мэрэгжлийн сургуулийн төгсөөд ирсэн энэ гялалцсан инженер эдийн засагч нар одоо санхүүгийн албаны анхдагчуд ахна шүү дээ манай иргэний агарын тэр удирдах газрын. Тэр энэ хүмүүс болохоор энэ дандаа одоо энэ хүмүүсийн ярианы зүсгэн бүгдээр ингээд сонгон шалгаруулалтаар орсон хүмүүс байгаа байхгүй тий. Энэ нэгэн хүний одоо юу гарч ийн тий. Тал янз бүрийн аргаар бол ороогүй. Тэгэхээр энэ бол энэ хамт олныг аягүй хүчрхэг бүрдүүлж чадсан. Тийм ч учраас одоо энэ хамт олон ерөнхийдөө одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ биш юм аа гэд ерөнхийдөө гол цөмөөрөө баг 20 жил хамтдаа ажилласан байгаа байхгүй юу. Тэрнээс хойш ингээд янз бүрийн салбарлаа ороод явсан.
Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд бол мэдээж үнэхээр хүчирхэг хамт олон бүрдэж чадж байгаа. Бид нар ч гэсэн ерөнхийдөө одоо энэ тогтсон уламжлалыг ерөөсөө эвдээгүй. Одоо тэр 20 жилийн хугацаанд санхүү шинээр орсон хүн бас сонгон шалгуулалтаар л орж ирсэн. Бид нар нэг юм тест өөртөө зохиоцсон. За тэгээ тест авсан хүн ордог, тест аваагүй хүн оролдоггүй. За тэр бол мэдээж тухайн үедээ янз бүрийн одоо томилгоотой бичиг сачигтай ирсэн хүмүүс их хурлын гишүүд мишүүд хүртэл ямар нэгэн хүмүүс одоо жишээлбэл нэг жижигхэн иргэний засгийн ерөнхий газрын нэг санхүүгийн дарга нэг жижигхэн над руу хүртэлтэй одоо ингээл дайралт ирдэг байхгүй те ийм хүн явуулсан гарын үсгтэй хүн ажилд орсон уу гэд. За яасан гэд би тэр хүнтэй өөрөө ч харьцах байгаа штэ. Нөгөө журмаараа за шалгалтыг аваарай те ерөнхий нэгтлэн яасан бэ гэд. За эхний хоёр шалгалтандаа унтсан 3 дахьыг асуух уу гэсэн чи ичээд яваад өглөө нөгөө хүн гэж байгаа байхгүй те. Тэгэхээр иймэрхүү одоо энэ зарчмыг ингээд үргэлжлүүлж 20 жил явна гэдэг бол бас хүндэлтэй. Одоо яг энэ улс төр янз бүрийн цаг үедтэй. Гэхдээ тэгэж бид хэд явсан. Тэгээд одоо ч гэсэн тэр байдлаараа явж байгаа байх гэж бодож байна. Үнэхээр ингэж явах юм бол бид нар иргэний нисэх гэдэг том одоо хүчтэй улсынхаа хөгжлийн өмнө нэгээс хоёр алхмын урд явдаг ийм мундаг салбарынхаа санхүүг бас хоцроохгүй авч явж чадна. Тэгэхээр энийг бол одоо үргэлжлүүлээд явах хэрэгтэй шүү гэдгийг нь хэлмээр байна. Би яг наадас ингэж хэлүүлэх гээд ингээд гаргаж ирсээр хэлж байгаа. Тийм бид нар одоо яг энэ юу нисхийн 100 жилээр бол одоо яг санхүү гэдэг тусдаа яг санхүүгийн одоо нисхийн санхүү гэдэг ном гаргах гээд бас бэлтгэж байгаа. Ямар ч байсан баярын өмнө бол амжихгүй саяхан бид нар бас нэг өөрсдөө байгаа бүрэлдэхүүнээрээ уулзсан. Одоо 85 нас 40 наснаас 85 насны хүмүүсийг цуглуулад нэг уулзсан байгаа. Тэгээд өөрсдийнхээ хэмжээнд бүгдөө ямар ч байсан материал цуглуулна. Тэгээ яг магадгүй энэ бас бидний энэ подкастыг үзэж байгаа хүмүүс миний аав те санхүүгийн хүн байсан, миний санхүүгийн хүн байсан. Бидний мэдгүй хүмүүс байвал бас холбогдоход бид нар нээлттэй байгаа шүү. Яагаад тэгэхээр бид нар бас нэг далаацтай биднээс хойш хүүхдүүд бас энэ хэмжээний одоо түүхийг цуглуулж чадахгүй юу гэж бодоод бид нар ийм нэг бас нээлттэй тавьж байгаа шүү. Тэгээ одоо манай номны комиссийн дарга болохоор байсаагч жагаах хоёр байгаа. Тэгээ бид нар бүгдөө бүх түүх зурагтай. Одоо жишээ нь манай Сэдвдөө ахын гэхэд чинь түүхийг бол одоо хүүний нислэгийн удирдагч хийж байгаа. Тэгэл тэдрээс аавн хөшөө одоо орон нутгуудынхаа бас бид нар санхүүг оруулж байгаа тийм болохоор бас энийгээ одоо ийм аюултай байгааз санхүүгийн жишээ нь ийм аюултай байхгүй. Харин манай нэвтрүүлгээр орохдоо шууд цуцлаа гэдэг даавар хайц гоцоо бичих нь байж та одоо баярмаатай хайцаар ингэ. Тэр шүү баярмаа. хэл хөвөлдөхгүй хэл гацчаад үр айгаас сууж. Биднээс хойш одоо бас магадгүй бид нар мэдгүй байгаа хүмүүсийг дахиад дараагийн залуу хүмүүс мэдгүй байх магадaltaй учраас ерөөсөө тэгж болд юм байна. Тий. Одоо ингээд та нараа 30 жил саяхан л байгаа зү. Тий. Баясан энэ саяхан л цэмбисэн л өстөд годгонсон гэх нь хаашаа ингээл харахад ийм залуу хүмүүс 30 жил гэдэг бол хүний насанд бол маш хурдан сүп гэл ингээд 30 жил болцсон л байгаа. Одоо энэ багчуул нь 28 жил энэ төр ажиллаж байхсан. Та 30 гаруй жил аргагүй. Тэрийг бол хийх нь зөв шүү. Ном хийх нь зөв. Номонд анхааруулжтай юм нь юу гэдэг юм бэхээр тэр хаягжилт нэр тэр томьёонуудаа сайн оруулж явахгүй бол бас жоохон юу дах гадаа бид тэр номноос цухтааж ийм нэвтрүүлэг хийж байгаа гол юм маань энэ яг тэгэхээр тухайн яг энэ бодит баримтаараа үлдэх хэлсэн ярьснараа үлдэх нь хамгийн чухал болчиход байгаа. Дараа нь баясагийн ярьсныг хинч үүсгэж чадахгүй учраас энэ их чухал юм байлээ. Тэгээ дараагийн үе хитрхи их дижиталчлагдаад одоо ингээд явчихаар ийм юм үлдэхгүй болов гэж бид нар харамсаж ийм юм л үлдээх гэж ингэж хийж байгаа. За та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр манай урилгыг хүлээн хүрэлцэн ирж бүхэл бүтэн 30 гаруй жилийн иргэний засгийн газрын санхүүгийн түүхийг товч тодорхой дэлгэрэнгүй ярилцсан түүхэнд үлдээд өгч байгаа. Танаа хамт олонд ховоосоо болон хүүхдүүдийнхаа төвөөс өмнөөс баярснаа илэрхийлье. За баярлалаа. За цаа бүхэнд бас баярлалаа. Тэгээд одоо хамгийн мод л ярьчлаа дөө. Тэгээд яг зүгээр одоо ингээд та бүхнээр дамжуулан та бүхний гэр бүлийнхэн төр хүүхдүүд очиад аав ээж ах дүүнэр хам тэгээд энэ хамт олон чинь хамгийн сайн сайхан бүхнийг өсөөр
ажлын амжилт хүсье. Нисгүүчнийхээ 100 жилд сайхан баярлцгаагаарай гэж хүсье. За баярлалаа. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Одоо өнөөдөр ингээд Монголын нисгийн салбарын санхүүгийн албанд хүчин зүтгэжсэн дунд үеийн санхүүгийн одоо ажилтнууд бид хэд ингээд цуглаад тэднийгээ төлөөлөөд өөрөөхөө төлөөлөөд одоо иргэний нисгийн салбарт ажиллаж байсан манай ахмадууд, нисгч нар, инженер, техникчид, нисгийн хөдөлгөөний удирдагчид, санхүүгийн ажилтнууд, дээд захиргааныхан бүх хүмүүстэй ирж байгаа иргэний нисгийн 100 жилийн баярын мэндийг хүргье. За Монголын агаарын тээврийн салбар буюу иргэний нисгийн салбар маань Монгол улсын хөгжилд маш том үүрэгтэй нөлөө үзүүлдэг. Тийм учраас энэ манай салбар маань бол маш чухал салбар. За тэгээд энэ агаарын тээврийн салбарынхаа бүх амьдралаа холбосон бүх хүмүүст одоо эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж иргэний нисгийнхаа баярыг агаарын тээвэрлэгчдийнхаа баярыг сайхан тэмдэглээрээ бүгдээрэнд нь аз жаргал хүсье. За тухайн улсын тусгаар тогтнолын нэг илэрхийлэл болж идэг агаарын тээврийн салбарын нийт ажилтнууд бүгдийг одоо үлдээхгүйгийн тулд нисгийхэндээ гэдэг. Нисгийхэндээ ингээд 100 жилийн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ эрүүл энх, аз жаргалтай, ажлын өндөр амжилттай байхыг ерөөлөй төвшүүлье. Монгол улсад нисгэгчийн үүсч өгдсөний 100 жилийн баярыг тохиолдуулан иргэний нисгийн салбарт ажиллаж байгаа санхүүгийн бүх ажилтнуудад баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Нисэх хүчин үүсэн байгаа улсны 100 жилийн баярын мэндийг хамт олон системийнхаа бүх одоо нисгийнхаа бүх хамт олон ажиллагчдаа бүгдэнд нь баярын мэндийг хүргье. Бүгдээрээ энэ 100 жилээ үр бүтээлтэй ажил нь өдрөг аз жаргалтай эрүүл энх бүгдэнд нь сайн сайхныг хүсээрээ. Нисгүүчний 100 жилийн баярын мэндийг үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа бидний ирээд болсон бүх нисгээр овголдог бүх хүмүүстэй гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээрээ баярын мэнд хүргье. Иргэний нисгийн түүхт 100 жилийн ойгохт нь бүгдэнд нь бүх нисгийн салбарын бүх ажилтан албаагч бүх хүмүүстэй ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд 100 жилээ өргөн дэлгэр сайхан тэмдэглээрээ баярын мэнд хүргье.